За сайн байцгаана сонсогчдоо Skeleton podcast-ийн хамтран хөтлөгч цогт бэлгүүн дээр байна. За өнгөрсөн 7 хоног бид нар боловсролын салбартай холбоотой асуудлыг ярьсан бол энэ 7 хоног болохоор бид нар маш сонирхолтой сэдв ярих чинь энэ цахим хөгжил харилцаа холбоо. За тэр ч утгаараа манай партнер Үнэн Ньюсийн хамт Үнэн Ньюсийн хөтлөгч Тамира маань зочин хөтлөгчөөр өнөөдөр Skeleton podcast хамтран оролцож байна. Тамирад баярлалаа. За зочдоо бас танилцуулъя. За хамгийн түрүүнд миний 100 гартал сууж байгаа Инхбат захирлыг бол хүмүүс сайн мэдж байгаа. Datacom-ийн үүсгэн байгуулагч гэдгээр нь бид нар мэддэг. Ер нь бол Data Inquat гэж бид төдийлөн мэддэг. Тэгээд өнөөдөөс хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За мөн манай урилгыг хүлээж авсан салбарын сайд учрал маань ирсэн байна. Улсын хурлын гишүүн захим хөгжил харилцаа холбооны сайд ирсэн байна. За тэгээд юуны дөрөнд хоёр зочиндоо цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд подкастын өмнө хоёрт хэлжсэн манай подкастыг бол төлхөө залуучууд сонсдог. Гэтэ нас насны янз бүрийн төлөвлөлтийн хүмүүс байгаа. Тэгэхээр бидний нөгөө нэг ялангуяа Тамирагийн маань хувьд ч юм уу технологийн салбарт ойрхон байдаг болохоор мэддэг терминолог гэдэг чинь тийм нэр том айгүйх байгаах. Тийм болохоор тэрийг айгүй гоё задлаад ярьж өгөөрэй гэж бас хоёр зочноос хүсье. Тэгээд би жишээ нь тэр талаар мэдлэг муу болохоор хоёр салбарын үнэтэй сууж байгаад баяртай байна. За тэгээд хамгийн ихний асуултыг маань Тамира асууна. За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд юуны түрүүнд Үнэн Ньюсийн манай урилгыг хүлээж авч оролцож байгаа хоёр зочнодоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд юурдсан өнөөдрийн подкаст маань нөгөө нэг захим хөгжил технологийн талыг илүү төлхөө барьж ярих үүднээс хэдүүлээ. Эннийхээ яг өнөөгийн одоо энэ захим хөгжлийн суурь нэг хаанаас тавигдаж эхэлсэн юм бэ гэдэг асуултаа би хамгийн түрүүнд Инхбат ахаас асуух нь зөв юм болов уу гэж бодож байна. Тэгээд таныг интернетийг Монголд оруулж ирсэн анхны оруулж ирсэн хүн гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ интернетийг Монголд анх оруулж ирэх үеийн процесс танд ямар байсан те. За миний мэдхээр бол дэлхийг бол одоо ингээд wired буюу одоо интернет нь бүгд ингээд утсаар холбогддог гэж би ямартаж анх ойлгоод байгаа. Тэгэхээр та Монголд интернетийг оруулж ирсэн хэрэг утас татаад оруулж ирсэн юм уу? Яаж оруулж ирсэн те? Тэр үеийнхээ түүхийг гой сонирхолтой товч тайлбарлал. Гэхдээ ер нь харилцаа холбооны түүх ярихлаар интернетээс эхлэхэд буруу л да. Бүр одоо анхны хөдөө явахд байдаг шонгийн моднууд дэнийг дагсан кабелууд тэгээд Telegram одоо цахилгаанаас эхлэх хэрэгтэй. Гэхдээ энэ зүгээр сонирхуулж хэлэхэд бүр 1900 одоо манай аав маань 9 настайда Дорногой үеийн сайн шандад морцч байсан гэж байгаа. Яагаад гэвэл Хятад Монголын хооронд явж байгаа цахилгаан бол унтарчдаг. Тэр үед чинь технологи ямар байлаа. Тэрийг дахид давтаж бичдэг. 9 настай хүүхэд яагаад ажиллаж ийсэхгүй бичих хүсэхтэй. Тэгээ бас илүү зархад цалин мэлэн гэдэг янз бүрийн асуудал байсан юм байна. Тэгээ би зүгээр манай ааваас эхэлсэн гэж хэлэх гээгүй. Зүгээр тэр үед ч гэсэн ингээд яг цаг үедээ таарсан хүмүүс зүтгэж л байсан. Яг интернет бол арай өөр. Интернет бол үнэхээр Монгол дэлхийд нэгдээд 90 онд. Тэгээд Монгол улс маань дэлхийн олон оронд нээлттэй болсон. За даяар нь интернет өөрөө тэр үед зөвхөн Монгол төдийгүй дэлхийд даяар шинэ байсан. Улс орнууд бол зөвхөн Монгол төдийгүй Америкч гэсэн 94 онд биднийг имэйл эхэлж яхад маш олон Америк хүн бол бас л интернетч мэдэхгүй байсан. Тэгэхээр Монгол бол ерөнхийдөө одоо Азийн 10 орны нэг шүү дээ төрүүлж интернетд орсон. Зүгээр сонирхуулж хэлэхэд бол зүгээр энэ дээр технологи ярихаас илүү яг Монголын байдлыг нэг 2-3 жишээ хэлье. Товчхон. Нэг нь бол анх имэйл оруулахад хүмүүс имэйл гэж юу юм гээд. Тэгээ имэйл авсан хүмүүс бол би тэгээ имэйлээр яах юм гээд бид нар Улаанбаатар хотод имэйлтэй хүмүүсийн уулзалт зохион байгуулжлаа шүү дээ. Хоорондоо бичиж. За тэр бол нэг сонин түүх. Нөгөөх нь бол их өрмөс түүх. За олон хүн мэдчихэж байгаа тэр үед Комиссар Катаны гэдэг нэг кино гарч ирсэн. Наймаалж гэдэг. Тэгээ Наймаалж кинонд бол тэр үеийн хэвлэлд юу гэж бичижсэнгүүл одоо маф гэдэг бол дэлхийг бүрсэн одоо сүлжээ одоо наймаалж гэж хүмүүс төсөөлж исэн. Тэгээд яагаад ч манай нэг том сонинд Монгол Италийн маф Монголд орж ирлээ гэсэн тал нүр нийтлэл гарсан. Тэр нүр нийтлэл нь одоо маань бидний тухай. Тэгээд яагаад тэгэхээр тэр сэтгүүлч маань интернет гэдэг нь бол дэлхийг бүрсэн сүлжээ юм гэж ойлгоод тэр нь маф юм байна гэдээ ингэ бичсэн байд. Тэгэхээр ер нь бол 94 онд имэйл ихэлсэн, 96 онд бол онлайн болсон. За зүгээр хүмүүст бол эргэн тойрны контекстыг ойлгуулах хэлэхэд бол тэр үед бол Америк руу 1 минут утсаар ярихад $5 байсан. За бид нар банкнаас зээл авахад доллараар хамгийн их нь 6 сарын хугацаатай сарын 4.8% хүүтэй долларын зээл авч бизнес хийдэг байсан.
Гэх мэтчлэн ер нь Монгол маань хэцүү байсан. Ганцхан зүгээр энд нэг тодруулж хэлэх гэсэн зүйл бол бид яагаад интернетийг хийсэн бэ гэж. Үндсэндээ бид нар бизнес гэж бодож хийгээгүй. Яг гэвэл Монгол улс бол ер нь манай аав маань түүхч хүн байсан. Одоо цагаан хайрам Сибирь хоёрын донд мартагдхлаарэ л одоо сулардаг үндэстэн, дэлхий рүү гарахлаар хүчрхэг болдог үндэстэн гэж ярьдаг байсан. Тэгээ миний өөрийн хувийн мөрөөдөл бол Монголыг дэлхийд гаргах байсан л та. Тийм учраас нэг талаас ардчлалын нөлөө, нөгөө талаас одоо ардчлалд одоо миний оруулж байгаа хувь нэмэр бидний тэр бүх залуучууд бол мөнгө гэхээсээ илүү монголчуудыг дэлхийд гаргах ийм сонирхолтой байсан. Тэгэд яг анх таныг нөгөө нэг оролцож байхад яг таны сэний хэлсэн шиг нөгөө нэг Америк руу 1 минут залгахад $5 байсан гэдэг шиг яг тухайн үед оруулж ирсний дараа хүмүүс болон бизнесүүдийн одоо өдөр тутмын амьдралд ч юм уу тэг үйл явцад хэрэг өөрчлөлт орсон гэж таарч байна. Энэ дээр бол нэг зүйлийг хүмүүс буруу ярьдیں۔ Оруулж ирсэн гэж. Тэр үед оруулж ирэх юм байгаагүй байна. Яг л тэр үед бол үндсэндээ дэлхийд даяар интернетийг бол одоо компьютерийн програмын хэлдгээр source code-ороо тоног төхөөрөмж интернетийг байгаагүй. Тийм учраас бид нар ердийн компьютерууд энэ тэндээс төрөл бүрийн электроник юмнуудыг цуглуулж одоо юу гэх юм дэлхийн олон улсын интернетийн хамтын ажиллагаанд оролцох замаар ойлгож тэр үед дэлгүүрт бол роутер өнөөдрийн switch төхөөрөмжөд Wi-Fi аль нь ч байгаагүй шүү дээ. Тийм учраас сансраар холбогдоод сансрын антенн тавиад тэгээд өөрөөр хэлбэл ердийн холбооны антенн тавиад ердийн компьютер тавиад тэрийг роутер болгоод тэрийг төхөөрөмжүүд болоод имэйлийнхаа програмыг хүртэл бид нар өөрсдөө бичиж ийсэн. Тэр үед дата компани бол 60 программисттай байсан. Бид нар бол одоо шөнийн цагаар хүртэл зарим нь одоо анхны доширакийг хүртэл идж байгаа л тэр имэйлийнхаа програмыг хүртэл өөрсдөө бичдэг байсан. Ер нь бол интернет бол 2000 оноос өөрийн төхөөрөмжүүдтэй болсон, өөрийн програмуудтай болсон. Бидний ярьдгаар commercial буюу бизнес болсон. 2000 оноос өмнө бол энэ бол үндсэндээ одоо сайн дурын сайхан төрөл бүрийн хүнээс юм цуглуулдаг, судалдаг, хийдэг юм байсан байхгүй юу. Тэгэхээр одоо эргээд харахад бол нэг л зүйл хэлэх гэсэн. Энд бол цаг байгаа учраас бүх шин технологи яг тэгж явдаг. Өнөөдөр бол манайд одоо стартап гэж бас л одоо юу гэдэг нь залуучууд өөрсдөө юмаа зохиогоод хийгээл янз бүрээр явж гин. Магадгүй 10 жилийн дараа одоо бүх бэлэн програмууд нь гараал ирнэ шүү дээ. Одоо бол шин. Тэр учраас тэр үеийн л бас стартап маягаар бүх юмаа зохиож хийж явсан байхгүй. Анх тэгэхээр 1994 онд имэйл орж ирсэн гэдэг ч тийм. Тэгэхээр одоо өнөөч 24 гэдэг чинь яг 30 жил болсон байна. Тэгэхээр салбарын сайттай нь суулж байгаагийн хувьд за өнөөдрийн манай одоо яг энэ технологийн харилцаа холбооны хөгжил ер нь ямар шатнд байна гэдэг ерөнхий төсөөллийг бас бидэрт өгвөл. Тэгээ сая бас 94 оны тэр түүхийг сонсоход их сайхан байна. Тэгээ би бол 1997 онд байхаа нэг хүүхэд солилцоогоор нэг Японд явж исэн нэг Япон айлд нэг 14 хоноод. Тухайн үед чинь хоумстей хийдэг. Тэгээ нэг найрамдал цуслангаас дүүх шалгаруулаа явуулсан. Тэгсэн тухайн үед нэг имэйлээ өгөөч те имэйлдээ явах ёстой гэхэд бол ер нь хамаатан садаа хагдуугэр хайж илаа штэ. Имэйлдээ хүн ер нь байна уу гэдэг. Тэгсэн манай нэг ах харин надад имэйл байгаа гэдэг. Тэгээ нэг юм бичиж өгөөд. Тэгээ тэрийг барьж явж исэн. Тэгээ ер нь бол тэр хэрэглээнд нэвтрэхэд нэлээд бас цаг хугацаа шаардсан. Тэгээ ер нь 94 оноос хойш энэ 30 жилийг харахад бол мэдээж инх батах бол тухайн үед тэр 60 программистуудаа дөнгөж интернетийг оруулж ирээд тэр чинь бол нэг нийгмийн амьдрал тийм хандлагын соёлын том өөрчлөлт орох гэдэг шүү дээ. Тэр үед бол ийм технологийн бие даасан яамтай 30 жилийн дараа болно гэдэг бодол бол огт бас байгаагүй л баг. Тэгэхээр 30 жилийн дараа бол Монголын төр бас энэ цахимжилтанд, цахим бодлогод бас анхаарах одоо эхний томоор гараануудыг тавьсан, бас бие даасан яамтай болсон, их хурл нь бас инновац цахим бодлогын байнгын ороод болсон, цахим хөгжлийн салбарын хуулиудаа баталсан. За ингээд бас нэг тийм дэвшилтэд үзэл санаа ярьдаг бас хүмүүсийн тоо олширцсан. Тэгээ залуучууд ч гэсэн ер нь технологийн тухай ярихдаа их тийм сэтгэл хангалуун болцсон. Технологи ярьж байгаа бол бусдаасаа илүү урд алхаж байгаа тийм мэдрэмж хүмүүсээс төрдөг болсон. Модны сэдв болчлоо л. Тэгэхээр зүгээр нөгөө ер нь бол бидний үеийнхний залуучуудын юм тренд сэдв бол за одоо яалчгүй л энэ технологи болсон. Тэгэхээр
яг тэр интернет орж ирж ирсэн цаг хугацаагаас хойш бол манай улс орнд бүх төвшөнд одоо жил болгонд л ийм ахиц урагшил дэвшлэлүүд бол бас үргэлжилж ийсэн юм байна гэж бол хардаг. Тэгээ анх энэ салбарын яамыг бас анхных нь сайдл боллоо л да. Өмнө нь бол мэдээж 90-ад оноос өмнө холбооны яам байсан хэдий ч яг орчин үеийн энэ дижитал яам бол анх удаа байгуулагдсан. Тэр шин зүйл бол бас их бэрхшээлтэй бас нүүр тулдаг. Ингээд минь салбарт анх ингээд сайдар томилогдоход бол харьцангуй нөө байнгын орны дарга байж байхдаа нөө хуулиудыг нь төсөөлж за одоо ажлын хэсэгт бол бас эрдэмтэн судлаачдыг оролцуулаад хийсэн хэдий ч яг нөө хууль батлах хэрэгжүүлэх хоёр үйл явц үнэхээр тэнгэр газар шиг юм байна гэдгийг бас энэ салбарын сайдар томилогдоод бас мэдэрсэн. Энэ бол өөрөө нэг талаасаа юм хатуу дид бүтцээр суурилсан. Нөгөө талаасаа бол яг юм нөгөө цахимжилтыг эрчимжүүлэх зөөлөн дид бүтцийг ашиглах зөвхөн юм технологи гэхээс илүүтэйгээр улс төрийн манлайлал маш их хэрэгтэй. Дээрэс нь хууль эрх зүйн бодлогын шинжилэл нь төрүүлж явж иж нөгөө технологиуд дэмждэг болохоос биш. Одоо технологийн юм шинжилэлээр бид нар бусдаас тийм дутаад байгаа ч гэдэг юм уу зүйл бас үгүй ба штэ. Одоо ялангуяа дэлхийн улс орнуудаас суралцъя гэвэл сайн суралцаад явах олон орнуудын сайн жишээнүүд бол их одоо байдаг. Тэгээ одоо бол мэдээж нөгөө яг галт тэргээр бол зам хурд одоо тэр галт тэрэгний зам дээр вагон хэр удаа хурдан дахих уу гэдгийг бид шийдэж байгаа учраас яг тэр 30 жилийн өмнөх интернет орж ирж ирсэн цаг үеэс хойш бол өнөөдөр манай улс орн бол 330 сумаа бараг 1488 багийг юм шилэн кабелд холбоцсон. Сум суурин газрууд ямар ч байсан бүгдээрээ нэг интернеттэй болцсон. Одоо хөдөө орнуудад очиод малчтаа уулзаа явахад бол интернет асар чухал байна гэдгийг ойлгоцсон. Тэгээ одоо мараг малчны өвлжөөнд нэг шилэн кабель татаад өгөөч гэж хэлж штэ одоо нэгсэндээ зүгээр л одоо малчны хотонд хүртэл интернет хэрэгцээтэй байгаа учраас тэр хүмүүс ч гэсэн энэ хөгжил дэвшил хоцрохгүй тулд манай энэ малчны хотонд маань гэрд маань шилэн кабель татаад өгөөч гэхээр энэ нөгөө боломжгүй болж эхэлсэн. Тэгэхээр дахиад нэг юм шин дид бүтц рүү орох ийм нэг цаг үед ирсэн үед л бол бид ажиллаж байгаа. Нэг төрийнхөө бараг 1200 үйлчилгээг гар утасны ганц аппликейшнээс авдаг болно гэдэг бол бас дэвшил. Тэр одоо хүмүүс улам их хэрэгцээ нэмэгдэж байна. Тэрийг оруулж өгөөч. Бид нэр заавал одоо юу гэдгийг харьяалаа шилжүүлэх бол одоо энэ дүүргээс өөр дүүрэг рүү шилжих бол очмооргүй байна. Шууд гар утсаараа шилжчихмээр байна гэдэг. Хүсэл илүү их нэмэгдэж байна. Нэгсэндээ бол бас хэрэгжилж сурж байгаагийн шинж. Тийм учраас өнгөрсөн 30 жил эргээд харахад бол хүн бүрийн л одоо хичээсэн энэ хөгжил дэвшлээс хоцрохгүй гэж ирмэлдсэн ийм бас он жилүүд байсан. Тэгэхээр энэ одоо хөгжлийн энэ хурдан галт тэрэгнээс одоо хоцрох уу эсвэл энэ одоо хурдан галт тэрэгэнд нэг багтаад амжаад нэг суух ёстой. Ийм л цаг үед бас бид нар амьдарч байна. Тийм учраас засгийн газрын төвшөнд ч гэсэн за миний хувьд 16 оноос хойш их хурлд ажиллахдаа анхных нь төр хорог байгуулсан, байнгын орны анхны даргыг хийсэн энэ салбарын бас хуулиудын ахалсны хувьар яалтчгүй л одоо энэ хуулиндаа би санаа зовох, эхлүүлсэн ажлуудаа санаа зовох юм шаардлага үүсдэг. Тэгэхээр нөгөө инх удахын хувьд ч гэсэн энэ анх интернетийг одоо тийм интернетийг бол мэдээж танаас салгаж ойлгох болцоогүй. Энэ бол түүх. Тэгэхээр та ч гэсэн энэ салбарынхаа ажил санаа үргэлжил зовдөг шиг би бол бас нэг ирэх 30 жил тань шиг энэ салбарын хөгжилд санаа зовних хүний нэг боллоо л гэж ингэж 30 жилийн дараа манай динозавр юу игээ яриа сууж гэж. Тэгээ дугаа үед чинь ийм байсан юм аа гэд. Та нар шиг одоо энэ хөлийн бомбд дээр малчны хотон дээр морин дээр интернет авдаггүй байсан шүү дээ гэхэд гайхах юм уу. Та сая динозаврын үеийг ярьлаа шүү дээ. Би яг энэ асуултыг бол хоёр зочноос хоёулгаас нь асуух юм. Гэтэ одоо зүгээр ингээд залууны хувьд одоо жишээ нь ингээд имэйл нэгдээд 30 жил болж байна гэдэг чинь тий. Яг ингээд бид нар ингээд бизнес эрхлэл ингээд явж байхад бол монголчуудын дунд бол ингээд за имэйл явуулчлаа шүү гэдээ араас нь залгадаг нэг юм бас соёл байгаа л нь шүү дээ тий. Тэгэхээр тэгсэн мөртлөө бас нөгөө талд ингээд монголчууд ер нь ингээд салбарын харангууд ер нь нөгөө шинэ апп ч юм уу ингээд шинэ програм гарч ирэхэд монголчууд айгу хурдан нөгөө адапт хийдэг буюу эзэмшдэг гэдэг нэг ойлголт бас яригадаад идэв шүү дээ. Тэгэнгүүт та сая одоо ингээд дид бүтцийн асуудлууд ер нь бол бий болж ин шинэ дид бүтцүүдийн асуудал бий болж ин ингээд тэг хэрэглээнд нэвтрүүлэх гэдэг нь өөрөө бас нэг асуудал гэдэг ингээд ярьж чинь. Тэгээд энийг болохоор ер нь ойлгоод байгаа нь тэр нөгөө digital divide гэдэг юм уу те яг нийгмийн нэг тодорхой хэсэг нь
ойлгоод хэрэглээ төрүүлээд адапт хийгээ явцдаг. Зарим нь болохоор жоохон араас нь ингээ хоцроод идэг нэг юм байгаад идэг. Тэгэхээр энэхүү захирлаас төрүүлээд асуухад таны энэ харж байгаагаар өнгөрсөн 30 жилд ер нь монголчуудын энэ технологиг, шин технологи нэвтрэх, шин одоо арга хэлбэрт ингээ дасах тий энэ процесс ер нь монголчуудын хувьд ер нь ямар онцлогтой явагддаг гэж хардаг вэ? Ер нь Монголд хоёр зүйл зэрэг явсан юм. Нэг нь бол үнэхээр интернет 94 оноос эхлээд за 96 оноос бүр онлайн болоод ингээд нийгмийн сэтгэл зүйд ялангуяа монголчуудыг дэлхийтэй холбох, хооронд нь холбох. Ер нь Монгол улс зөвлөлт улсын харьяанд байж байгаад ингээд нэг ардчил эрх чөлөөтэй давхцаад ингээд нэг нүдийн нэ тархийн задлсан гэх юм нэг үе байсан. Нөгөөх нь энийг хурдссан зүйл бол мобайл операторууд. Гар утас маш хүчтэй гарч ирсэн. Энэ хоёр бол бие биенээ маш хүчтэй нөлөөлж ирсэн. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд монголчуудын хувьд бол нэг хоёр том би бол ингээд интернет Монголд орохлоор бүх юм сайхан болчихно гэж тэр үед боддог байсан. Тэгсэн одоо харахад бол яг олон зүйл байгаагийн нэг хоёр зүйлийг би онцолж хэлье гэж бодож байгаа. Нэг нь бол монголчууд бол за маш энгийнээр ярил бичгээр харьцах соёл муутай. Тийм учраас одоо үндсэндээ амаар ярьдаг болсон байхгүй юу? Тийм учраас үнэхээр имэйл биччихэд тэр явуулсан бичгээ хүлээлгүйгээр араас нь заавал амаар ярьдаг. Өөрөөр өнөөдөр бол Монголд бол юу байдгүй л үгүй та бичгээ явуулчих гэхэд би заавал өөрөө очиж нүүр тулж уулзна гэдэг ингээд. Монгол хүний онцлог бол соёлын ялгаанд бид нар бол заавал нүүр тулж уулздаг. Заавал одоо ярьжээж учраа олдог. Гэтэл монголчууд цөөхөн учраас тэр болж исэн юм шиг байна. Гэтэл одоо сая хүн Улаанбаатар төвлөрөөл дэлхийтэй холбогдоод ихтэл яг таныг ярих үед нөгөө хүн чинь яг бэлэн байж явах юм уу? Яг тантай ярих минут цагт давхцах юм уу? Тэгэхээр энийг бол техник хэлээр синхрон холболт гэж хэлдэг. Хоёр хүн хоёулаа бэлэн байж ярьдаг. Гэтэл орчин үед ингээ олон мянган хүнтэй харьцаж байгаа үед бол гарцаагүй асинхрон буюу та юма үлдээгээд нөгөө хүн хэрэгтэй үед уншаад ингээд хоёр үе зэрэг харахгүйгээр ажилладаг. Энэ соёл бол манай жоохон нэвтрээгүй байгаа байхгүй юу? Тийм учраас нэг тийм асуулт байгаа. Нөгөөх нь бол миний харж ирснээр бол интернетийг дагаад дэлхийд дээр бол одоо бидний ярьдаг контентын дэлбэрэлт болж байгаа. Одоо кино, видео, одоо бүх юм. Подкаст тэгээд одоо интернет, вебсайтууд, чатууд гэдэг. Гэтэл Монголд одоо юугаар их хоцорж байна гэхээр бид нар нэг англи хэл байхгүй. Тийм учраас яг бие биенийхээ одоо ярьдгаар бол бие биенийхээ соконд чанагдаад байгаа юм. 5 монгол суучаал бие биендээ яриад байгаа болохоос дэлхийн 5 тэрбум хүн яаж байгаа юм. Ер нь энэ асуудлаар дэлхийд юу болж байгаа юм. Бид нар тэр маргаануудад тэр дискашнуудад одоо оролцож чадахгүй байхгүй. Яг үүнийг дагаад үнэхээр интернетийн хамгийн чухал зүйл болох одоо бусад орнууд ялангуяа Монголоос илүү явж байгаа нэг шалтгаан бол тэд нар интернеттэй болсноороо дэлхийн 8 тэрбум хүний шилдэг имийг авч байгаа юм. Бид нар бас сайндаа 3 сая хүнийхээ шилдэг имийг авч байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр Монголд бол үнэхээр энэ контентын хувьсгал болж байгаа үед бол гарцаагүй хоёр дахь одоо барьер одоо саад бэрхшээл бол англи хэлний асуудал байна. Тэгэхээр энийг бол хүмүүс бодлоод монгол хэлийг англи хэлээр солих үгүй шүү дээ. Би тэр тухай яриаггүй. Зүгээр өнөөдрийн 21 дугаар зууны монгол хүн хоёр асуудалтай. Нэг нь бол 3 сая хүнийхээ нэг байхын тулд монгол хэлээ төрөлх хэлээ маш сайн мэдчих хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн ертөнцийн бол чи 3 сая хүний нэг биш чи 8 тэрбум хүний бас нэг байх хэрэгтэй байхгүй. Энэ хоёр ч хоёулаа зэрэг явж чи бизнес хийн, зэрэг явж мөнгө олно, зэрэг явж амьдралын хэв загвар өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхээр 8 тэрбумний нэг байх зорилтоо бас бид нар анхаарах хэрэгтэй. За тэгээд төгсгөлд нэг зүгээр хэлье. Интернетийг дагаад бидний соёл өөрчлөгдөж байгаа. Тийм учраас хамгийн хэцүү нь тэр түрүүний ярьдаг хуйлууд. Зөвхөн соёл төдийг хүмүүсийн харилцаа төртөгөө яаж харьцах юм, хоорондоо яаж харьцах юм, нэг гэмт тэргүүд нь шал өөр хэлбэрээр гарч ирнэ. Мөнгнүүд нь өөр болно. Тэр соёлын том өөрчлөлтүүд явагдаж байгаа. За энийг бол бид нар бас анзаарах хэрэгтэй. За төгсгөлд нь бол бидний залуучдын хэлдгээр лайфстайл буюу амьдралын хэв загвар өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл Apple компани яагаад маш нэр хүндтэй байдггүй бол Apple бол зөвхөн iPad компьютер хийсэндээ мундаг байгаа юм биш. Урд нь ер нь бол яг
инженерүүд мэднэ те. iPad-ыг гарахаас өмнө энэс сайн зүйлийг японочууд хийчихсэн. Тэгэхээр яагаад японочууд Apple шиг болж чадаагүй юм гэвэл японочууд сайн электроникийг сайн соёл амьдралын хэв загвар болгож чадаагүй байхгүй. Тийм учраас Японы маш сайн байсан тэгсэн ирнэ дэлхийг дагсан соёл нөгөө дуурайдаг одоо энэ бол миний гоё л болдог юм хийгээгүй. Тэгэхээр жишээл iPod гарч ирэл iPhone гарч ирэхлээр эн чинь зүгээр нь утас биш. Энэ бол одоо хөгжмөн хармаанд нь байдаг, видеогоор ярьдаг, компьютер хүртэл гоё. Энэ бүх юм чинь соёл. Тэгээд ном нь хүртэл электрон. Ингээд орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв загвар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд үндсэндээ нэг л асуудал одоо тулгараад байгаа юм. Бид бол ингээ хэрэглээний салбар маань ингээд сайн явж байгаа. Хамгийн бидний муу явж байгаа зүйл нь юу гэвэл хэрэглээ бол яах вэ? Одоо энийг ашиглаж яаж мөнгө олох юм? Өөрөлд энийг ашиглаж яаж бүтээх юм? Яг энэ асуултан дээр бид нар одоо дэлхийдээ өрсөлдөх хэрэгтэй байгаа байхгүй. Үнэхээр интернет Нью-Йоркт сууж байгаа залуу 25 настай залуу, Улаанбаатарт сууж байгаа залуу одоо юу гэдгийг Сингапурт сууж байгаа залуу гуруулаа адилхан компьютертэй, Apple-тэй, гуруулаа адилхан интернеттэй. Гэхдээ гуруулаа өөр мөнгө олж байгаа байхгүй. Гэтэл гуруулангийнх нь өмнө нэг 8 тэрбум хүн чинь байж байгаа. Гуруулаа адилхан 1 секундын дотор сая хүнд хүрч чадж байгаа. Гуруулаа адилхан Facebook харж байгаа. Гэтэл яагаад бид нар мөнгө олохгүй тэд нар мөнгө олоод байгаа юм гэдэг асуулт гарч ирнэ. Тийм учраас одоо интернет бол монголчуудын өмнө хамгийн том тулгарч байгаа асуудал бол түрүүн англи хэлний асуудал байгаа, соёлын өөрчлөлтүүд. За интернетийг ямар үед бид нар анх байгуулж байхдаа ойлгоогүй, мэдээгүй, одоо л ойлгож байгаа зүйл бол интернетийг хэрэглэх бол явах юм байна. Одоо гол асуулт. Гэхдээ тэгээд яаж юм бүтээх юм? Яаж мөнгө олох юм? За бүр энгийнээр хэлбэл яаж амьдралаа сайжруулах юм? Яг интернетээр бол улс төрчдөд дайрал хэрэлдэж болно л. Гэхдээ тэр бол одоо нэгэн тийм сонирн биш байхгүй. Одоо хамгийн шилдэг улсууд бол төрөл бүрийн хэрүүл, төрөл бүрийн сошиал юмд оролцохтой биш. Тэрэн дээр хамгийн их мөнгө олж байгаа байхгүй. Юм бүтээж байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай залуучуудын өмнө өнөөдрийн одоо би 30 жилийн дараах үеийнхний өмнө одоо миний зорилт бол яаж 3 сая хүний хэрэглээ болгох уу гэдэг зорилт байсан. Энэ үе бол одоо өнгөрч байгаа. Одоо дараагийн 30 жил бол яаж 3 сая хүн энэгээр илүү мөнгө олох уу гэдэг асуултыг шин лидерүүд, шин одоо Монголын шилдэг инженерүүд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Энэ бол үе солигдож байгаа юм. Хэрэглээ бол болцсон. За яг болоогүй л дээ. Гэхдээ ер нь болох юм байна. Яаж одоо үйлдвэрлэл болох уу, бүтээл болох уу гэдэг нь нээлттэй байна. Сая инхо захирлын хувьд бас хэрэглээ одоо ингээд болцсон гэж хэрчээ. Тэр нь ч гэсэн одоо манай Mongolia энтер хэрэглэгчийн, идэвхтэй хэрэглэгчийн тоо манаас харагдана. Тэгээ би яг энэтэй холбоотойгоор яг учир сайдаас яг асууя гэж бодоод байна. Одоо интернет харилцаа холбоонд ер нь ингээд Mongolia баримт гэдэг иргэд ер нь хангалттай холбогдчихлоо шүү дээ. Гэхдээ одоо би энд ингээд тоноос харж байхад Mongolia-гийн идэвхтэй хэрэглэгч 1.7 сая гэж байгаа байхгүй тий. Тэнгүүтээ цаана яг хэдэн хүн энэ бас технологид ингээд орч чадахгүй технологийн цаана үлдээд байгаа. Тэгээ дээрэс нь одоо бид нар нэг та яг өнөөдөр бол Starlink Монголд орж ирээд яг 2 сар болж байна тий. Тэгэд энэ Starlink-ийг яагаад оруулж ирэх болсон юм гэдэг шалтгаан. Тэгэд энэ нь өөрөө явсаар байгаад тэр нөгөө нэг технологийн цаана үлдээд байгаа хүмүүсээ холбох гээд байгаа юм уу? Холбохын тулд хийж байгаа шийдэл үгүй юу? Ер нь яг одоо бидний өдөр тутамдаа ашигладаг энэ хэрэглээ нэвтэрсэн гэж бодоод байгаа энэ технологийн цаана үлдчихэж байгаа хүмүүс байгаа юу гэдэг. Монгол 4.0 нэгтгэд 1.7 сая хэрэглэгчтэй болсон. За ингээд бид энэ Монголын 4.0-ийн гол онцлог нь энэ иргэнэ хамгаалдаг, иргэдийнхээ одоо тэр амьдрах нөхцөлийг нь сайжруулахад л чиглүүлэх буюу энэ технологич өөрөө хүний амьдралыг сайжруулах. Тэгээ дээрэс нь энэ технологийн тусламжтайгаар түүнийг ашиглаж одоо тэр бизнес хийх рүү чиглэх ёстой. Тэгэхээр ийм Монгол дээр бид нар бол сая нөгөө одоо бид Улаанбаатар хотыг ингээд харахад бараг одоо манайх чинь жишээ зарим хороо цэцэрлэг сургуулгүй байна. За ингээ одоо утаа агаар хөрсний бохирдол гэл ийм хэмжээнд төрлөө ингээ төгжрэл маш их. Тэгээ энэ хотыг бид одоо ухаалаг хот, смарт хот гэл одоо дэлхийн хотуудын концепцийг хараад тэгээ яг
смарт хот гэдэг чи юу юм бэ? Нэгэнд 1.7 сая хэрэглэгчтэй болцсон аппликейшн байна. Энэ нь яаж энэ хот нөлөөлж болох юм бэ гэд сая бол тэр нөгөө IoT ашиглаад энэ утааны мэдэрэгчийг, за тэр газын мэдрэгчийг, за одоо энэ сэлбийг дагуулад энэ үер усны дэргэд энэ мэдрэгчүүдийг ингээ бүгдийг байршуулж байгаа. Тэгээ сая нэгэнд 75,000 одоо гэр хорооллын айлд утаа мэдрэгчийг байршуулсан байхад яг очиод үзэхэд хэрэглэхгүй. Тэгээ би сая хотын зарим дүүргүүдээр яваад үзэхэд нөгөө мэдрэгч унтраац. Энэ хэрэггүй шүү дээ. Онцгой байдал авдаг ч юм авдаггүй ч юм уу. Тэгэхээр н очиод үүнийг бид нар ингээ холбосон. Таны одоо гар утсанд чи ингээ утаа ерөө гэрт чинь янз бүрийн утаа гарах юм бол одоо галын аюул нүүрлэх юм бол шууд гар утсан чи ирнэ. Одоо та ингээ туршид үзэх гэхээр нэг хүмүүс болж шít. Тэгвэл асаалтаа байлгач. Гэт ингээд тэгээд ер нь одоо нэг 21-р зуунд чинь нэг бакал өмсчөөл хурц барьчаал одоо үерийн далангаар ус орж ирлээ тэмцэж гинэ гэж хорон дарга нар суугаад шүү дээ одоо ингээ хорон дарга нар дээр очиход тэгээд байхгүй эсгийн ахлагч нар та яаж яах гэхээр бид нар үер устаа тэмцэж гин гэл ингээ бакал өмсөөл ингээ хурцтэй үдэж гин байгалийн тийм давжгүй үжин зүйлийн өмнөөс л одоо бакалдаанд үзүүлээд шүү дээ бид нар хүмүүсээ тэгэл онцгойгийн хэдэн залуучуудыг гал руу дахиулж оруулчаал ингээд алтай аим алдаад тэгэхээр технологи өөрөө энэ хотыг урьдчилан сэргийлдэг иргэдийг хамгаалдаг болгоход хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Нэгэнт энэ 1.7 сая хэрэглэгч ийм Монгол руу өдөр болгон нэвтрээд байгаа бол ядаж цаг уурын байдлыг мэдээлцдэг. Тэр одоо янз бүрийн эрсдэл болох юм бол өөрт нь сануулцдаг. Хэлбэр рүү орж ирвэл хэрэглээ илүү их нэвтэрж эхлэх нь. Ийм Монгол ямар одоо яг ямар цаг үед хамгийн их хэрэглэгч нь өссөн бэ гэсэн чинь нөгөө ковидын үед нөгөө вакциныг эрчилгээ нэвтрүүлээд нөгөө ковид чинь нөгөө вакцины эрчилгээ байнга хараад ирсэн учраас нөгөө вакциныхаа мэдээллийг авахын тулд ингээ ийм Монгол руу орж эхэлсэн хүмүүс. Ийм баримт бол нөгөө суглаатаа болоод эхлэхээр баримт уншуул гадал ингээд хэрэглээ эхэлсэн. Тоон гарын үсгийн хууль 12 онд батлагдсан байл. Тэгтэл 10 жилийн хугацаанд тоон гарын үсэг 30,000 л хүрсэн юм. Тэгтэл сая нөгөө иргэний үлгэн дээр суулгаад тараачаар сая нэг зүрчж шít. Тэг 30,000 тоон гарын үсэг яагаад бүрдсэн бэ гэд судалгаа хийгээд үзэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан дээрэс нь тендер ажиллагаанд оролцохын тулд тоон гарын үсэг уншилт болохоор тендерт оролцдог цөөхөн эдийн компанитай тэгээ нэг компани чинь цөөхөн учраас нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр өгдөг. Тэгэл 30,000 дээр тогтцсон. Өсдөгчгүй. Угаасаа л тэр компани 30,000-аас тавхгүй шүү дээ. Байнга хэрэглээ баг. Тэгэхээр ерөөсөө нэгэнд ийм Монголд 1.7 сая хэрэглэж байгаа бол үүнийг идэвхтэй хэрэглүүлээ гэвэл амьдралын чанартыг нь сайжруулахад ойртох ёстой. Учираас бид энэ ажлыг одоо хийж эхэлсэн. Тэгэхээр энэ тоо бол илүү хөснө, илүү хэрэглээнд нэвтрэн. Тэгээ ийм Монгол бол иргэнийг хамгаалж байгаа юм байна гэдэг ийм бас ойлголттой болох болов уу гэж зорж сая энэ 4.0 дээр энэ одоо системүүдийг ингээд холбож нэвтрүүлсэн. Тэгээ бас дээрэс нь одоо сая шинжилгээний хайруудад орсон чинь иргэд маш их хэрэгжилж байна л да. За би чинь өөр дээр хэрэгжилж байгаа хгүй. Би 20 оны 11-р сарын 5-наас хойш би өрөөсөө тэгж олон шинжилгээ өгсөн мэдээгүй. Би чинь бараг 4-5 сар эмнэлэгт хэвдсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээд ийм Монгол руу орсон чинь хайгаад үтсэн чинь 11 сарын 4-өөс 4, 5, 6, 7, 8 өдөр болгон шинжилгээ авсан байна надаас. Тэгээ би одоо харж байгаа. За би чинь нэг 10-ны үед их муудсан гэсэн. 10-нд ямар байсан бэ гэдэг. Тэгээ ингээд үзэнгүүд ингээд миний бүх шинжилгээнүүд ороод эхлэхээр хүмүүс амьдралд нь ойртоод эхлэхээр хүш эн чи ямар айтах юм бэ гэд хэрглэж байна. Тэгээд нөгөө имийн жор гээл нэг юм бичгэн гаргадахгүй юм байдаг байсан. Тэгэл сая одоо хэд хоногийн өмнө манай бага охин одоо томууд тусчлаа вирусны им аммаар гэл тэгсэн. Тэгээд нөгөө имийн жороор авдаг юм учраас манай ихнэр эмчтэр очиод тэр жорыг нь бичүүл авсан чи орой ирээд тэгээд аптек яваад имийн олоод ирээч гэл. Тэгэхэд нөгөө нэг бичгийг өгсөн чинь өгсөн чи гаргахчгүй байгаа юм чи. Тэгэхээр нүггүй наа чи ийм Монгол дээр байгаа гэд. Тэгээ охиныхоо руу хараад жорын аптект үзүүлэхээр өчөж байгаа. Тэгэхээр хүний амьдралын хэрэглээ болоод эхлэхээр хүссэн үсээгүй хүн ингээд хэрэгжилж эхлэх юм байна. Тэгэхээр ер нь бол цаашдаа энэ 1.7 сая хүн хэрэглээд эхлэхээр интернет малчид өгүүлээд эхэлж байгаа шиг амьдралд нь ойртоод эхлэхээр нөгөө малчид ч гэсэн алсдагсан сум орнуудад байгаа иргэд ч гэсэн за нөгөө ийм Монголыг чи хэрэглэе. Интернеттэй болъё гэж хүсэж шít. Тэгэхээр энэ цахим хуваагдалт бол яалч жоохгүй одоо манай хооронд бол одоо маш тулгымцсан асуудал. Одоо нийслэлт нь
одоо 50% нь хүн амынхын 50% нь амьдардаг. Тэгээ ийм том сэрэг ийм 330 сумтай энэ улсад чи уусаал одоо дид бүтцийн хувьд шинжил хийхээс өөр гарцгүй байхгүй. Тэгээ Starlink-ийн хувьд бол би өнгөрсөн жил тэр Mobile World Congress-ийн үеэр яг энэ нам орбитын юм л дагуу үйлчлэг хэрэгжилж байгаа олон компаниуд байдаг шүү дээ. Тэгээ OneWeb тэгээ уулзсан. Тэгээд тэр SpaceX-ийнхэнтэй уулзсан. Танаа нэг ганцхан тушаал. Ганцхан журам те өөрчилжүүл тэгэл бид билэн. Би танараас юу ч хүсээгүй, юу ч нэхээгүй. Гэ тэгж. Тэгээ манайх яасан бэ гэсэн та нар газрын станц заавал байлга гэд ийм одоо журам гаргацсан. Тэгээд одоо өгч одоо орж чадахгүй байна. Газрын станц байгуулдаг тим хиймэл дагвал биш штэ манайх гэдэг. Тэгээ яагаад газрын станц байгуулах ёстой юм бэ та нар гэд би мэрэгжлийн тэр журам гаргасан хүмүүстэй яамныхантаа тэр харилцаа болоо зохицуулах орны одоо уулзахаар газрын станц байгуулахгүй бид нар одоо ингээд ямар ч хяналтгүй болно. Ямар ч одоо тэр мэдээлэл бүү мэд гэдэг тайлбарлаад. Тэгээ SpaceX-ийн надад юу гэж яана гэхээр орой хоолн дээр таарад уулзахаар. Гэхдээ та нар зөвшөөрнө үү байна уу те энэ бол чухал биш шүү дээ. Тэргүй сансар дээр те хиймэл дагуул маань байна. Одоо хүсэн үсээгүй танаахан өөрсдөө танаа зөвшөөрөлтөөр онлайнаар захиж аваад эдийн хэрэглэгчнэр ороод эхэлсэн байлээ шүү дээ. Угаасаа л хэрэглэх юм чи. Харин түүний оронд манай тэр Starlink Service Mongolia гэдэг компаниг энэ Монголд байгуулуулаад хууль ёсны тусгай зөвшөөрлийг олгоод тэр компани Монголд татвараа төлөөд тэгээд нэгэн танаа тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа юм чинь бид нар гэрээ хийгээд үнэхээр тэр захим орчинд хүн гүтгэж байгаа, хүний эрхийг зөрчиж байгаа, садар самуу сурталчилж байгаа, гэмт хэрэг сурталчилж байгаа үйл явдал янз бүрийн юм дээр бид нар хамтраад ажиллах нь таанаас ашигтай биш үү? Чи энгийн асуудал ч тэгээд. Тэгэхээр нөгөө нэг тийм биднээс тооцож болохгүйгээр урагшаа явцсан технологиуд дээр одоо бид хоцрохгүй байх нь чухал болоод байгаа болохоос биш тэнд нэг тийм зохицуулт хийгээл те. Тэгэл манайхан тэгдэж шнэ Facebook-ыг бараг л хаагаад өгөөч гэх нь халгүй юм яриад байгаа шүү дээ. Нэг эрхийн нөхцөл бид нар хааж чадна гэдэг нэг. Тэр чинь өсөө үсээгүй ингээд хүн болгоо хэрглэж байгаа юм платформ байгаад идэг. Дэлхийн нийт ингэ явцсан байгаад идэг. Тэгээд 17 онд байна уу манай нэг их хурлын нэг ажлын хэсэг яг тэр Facebook-ийн жишээ нь Монголд ирсэн үеэр нэг уулзалт хийсэн чинь нэг гишүүн тэгж хэлдэг. Одоо Facebook дээр одоо маш их одоо садар самууны сурчлын үйл явдал явдаг боллоо. Гэ хүн их гүтгэж байна. Та нар ер нь одоо бид нар ингэж байвал та нарыг ер нь хаана гинэ. Тэгсэн нөгөө байдаг. Гэхдээ тэ өөрсдөө л мэдэхгүй. Тэгсэн чинь манайхан тэгд. Үгүй манайхан чинь манай энэ улс төрч айгүйх буст хийдэг. Спонсор хийгээд айгүйх орлого оруулаад байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр том компанийн хувьд бол тэ Монголын нэг хэдэн одоо улс төрч спонсор хийж буст хийж мөнгө төлж байгаа бүр дэндүү жижиг асуудал. Зүгээр тэрнээс хоцрох хэсэг нь бол бидний л асуудал. Тэг гэдэг л ийм л юм хэлж байгаа. Тийм учраас одоо тэр Starlink бол амьдралд хэрэгцээтэй байгаа нь юугаар мэдрэгч байна вэ гэхээр өнөөдөр бол малчид ихнээсээ аваад эхэлсэн байна. Тэ? Тэгэл одоо хөдөө гадаа явахдаа хүртэл машин дээрээ тавиал ингээл интернет холбогдоод явж байна. Та цаашдаа бол бид нар том амбицтай байх ёстой гэдэг утгаараа л энэ үндэсний хэмэл дагуулыг ч гэсэн ер нь одоо бүхэл үлсэн одоо тусгаар тогтносон улс бид бол нэг хэмэл дагуул хөргөх л олон жил энэ хадгаллаа шүү дээ. Нэг сансарт нэг байж хадгалаад байдаг. Тэгээд ер нь бол тийм том асын хараа та байгаа. Тэгээ энэ ажил бол нэгэн тус гараанаас гарсан. Тэгээ одоо би бол 3 жилийн дараа Монгол улсны үндэсний хэмэл дагуулаа хөөргөх өдөр ирнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгэхээр нэлээд олон одоо аюулгүй зөвлөөр шийдсэн. За тэгээд Монголны 4 юм газрын станц байгуулах газруудаа ерөнхийдөө тохирцоонд хүрээд тэзүүг нь хийгээд тэгээ одоо яг юм санхүүжилтийн хэлэлцээрт орж байгаа. Тэгээд IT-юугаас бол бас байршлаач гэсэн баталгаажуулсан. Ер нь бол бүх ажил яг дарааллынхаа дагуу ингээ урагшилж байгаа. Тэгээд энэ болгон бол өөрөө энэ дижитал хуваагдлыг арилгахад л одоо хонь нэмрээ оруулна. Гэхдээ яг хөдөө орнуудад очиод те манайхаа ийм Монголыг хэрэглээч. Ийм Монгол ийм сайхан болцсон гэд хэлэхэд бол бас яг төдийлөн бүрэн дүүрэн бас ойлголт
байхгүй байгаа. Яг үндэ бол. Өчтөр ч гэсэн хотын гэр ороолоор яваад айлуудаар ороход бол за миний хүү чи нөгөө ийм Монгол асаа те би аль утсаараа орлоо. Пассворд нь юу байлаа гэд ингээд те бас ингээд түүнийг нь одоо бас дэмжихийн тулд энэ цахим ур чадварыг нь дээшлүүлэхийн тулд манай яам өнгөрсөн хугацаанд бол 21 аймгаар энэ цахим ур чадварын аянг өрнүүлээд сургал зөвлөгөөнүүдийг хийгээд одоо дараханд одоо хаалтаа хийлээ. За ингээд одоо Улаанбаатарын хэмжээнд ч гэсэн цахим ур чадварын аянуудыг тогтмол хийж байна. Гэхдээ ингэж нэг тийм сургалт хийснээрээ сайжирдгүй юм байна. Яг нэг хүнд хэрэгцээ бий болохоор л өсвөсөг хэрэгжилж эхэлт юм байна. Түүн шиг нэг шинжилгээний хариу орцсон гэлүү, эмийн жор байгаа гэлүү, нэг их хүүхдийн ягаан дэвтэр гээд нэг ягаан дэвтэр чинь хаагаад ч болохоо боллоо тэр нэг дэвтрийг тэр чи ийм Монголд байгаа гэлүү гэж хүмүүс асууж байгаа байхгүй одоо. Тэг байгаа штэ гэхээр за юу вүлээ? Би ч ерөөсө бүртгүүлээгүй штэ гэл ингээл нэг тийм хэрэгцээ үүсэл. Анх намайг нөгөө цахим хөгжлийн сайдар томилогдоод засгийн газарт ороод ажиллах чинь манай зарим засгийн газрын гишүүд чинь миний утас гацчихлаа гэдэг байлаа шүү. Тийм. Их бод ах ч гэсэн тийм зовлонтоос их толсон баг. Би ч нөгөө захин хөгжлийн сайд болохоор нөгөө айл мэлд орохор чинь миний компьютер форматлах гэдэг юм руу тулж шít. Тэгээ их хурал дээр ч гэсэн нөгөө цахим бодлогын байнгын орон дарга гэл их олон дандаа технологи ярьдаг байсан. Тэгэхээр чин манай их хурлын гишүүч гэсэн тий утас нь гацчихараа надад өгчдөг тий би ч уг нь инженер биш байгаад идэг. Тэгтээ бас эн чинь цахим хөгжлийн сайд хүн байна да гэдэг шиг нэг утсыг аваад тий бас одоо тэр чинь наад захын энгийн л одоо асуултууд асууж штэ. Тэгээ ядаж ингэ пассвортаа яах вэ? Дөрөв оронтой тоо ирэх үлээ. Тэгээ ингээд болохгүй байна гэдэг ч юм уу. Тэгэл энэ болгон дээр ингээл хүнд хэрэглээ үүсгэр аянда ингээд тийм давлгаа болвол ингээд бий болдг нь бол одоо бол харагдчих. Үргэлжлүүлээд яг хэрэглээ ярьсан юм чи. Одоо big data буюу нэг их хөгжил гэдэг сэдв рүү орох барил л да. Тэгмшүү танаас товчхон асуухад одоо 1.7 сая хэрэглэгч ингээ ийм Монголд дээр байна гэдэг чинь. Тэгээ таас түрүүн нөгөө smart city буюу ухаалаг хотыг ярьлаа те. Тэгэхээр янз бүрийн нөгөө зүйлсэн интернетээс бас мэдээлэл аваад хэрэглэгчдийн мэдээлэл ингээ олон мэдээллүүд нийлээд ер нь ирээдүйд энэс гаднаас миний дурдаагүй ч олон мэдээлэл баг те. Ер нь ямар боломж байгаа гэж харж байна. Тэр нээлттэй мэдээллийн ил тод байдлын хуулигээ баталж хахад төрийн байгууллагууд 68 мэдээллийг ил болгох үүргийг хүлээлгэсэн. Тэгээд тухайн үед ерөөсөө тэр их хурл дээр баталж хахад хүмүүс төдөл анзаараагүй. Тэрэн дээр ямар заалтууд зөвхөн 1 2 гэ заагаад одоо газар зохион байгуулалт ерөнхий төлөлтийн мэдээлэл. Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл. Гэт ингээд бүгдийг нь заацсан. Үүргийг нь хүлээлгээд. Тэгээ энэ хуулиа барьж байгаа сая нөгөө шилэн ажиллагааг явуулаад явуулахгүй юу. Тэгсэн 970 мянган юнит мөр өгөгдөл мэдээллүүд шилэн government гэдэг одоо сайт дээр тавигдсан байгаа шүү дээ. Тэгээ энэ сайт сая хуульчилсан. Тэгсэн энэ шилэн дээр тавигдсан 970 мянган мэдээлэл ороод харах юм бол 2000 оноос хойш үе үеийн засаг дарга нарын газар олголтууд, зээлийн сангийн иргэн төлөлтүүд гэх маш их мэдээлэл тавигдлаа шүү дээ. Тэгсэн сая хамгийн сүүлд одоо хувийн хвшлийнхэн одоо хэд хэдэн компаниуд байна. Одоо жишээ нь тэр Ast Vision гэж компани залуучууд надад би танд нэг юм үзүүлье гэд ирэл. Та нар яасан гэсэн. Бид нар хэдэн залууч суулгасан. Таны шилэн дээр тавигдсан мэдээллүүдийг ашиглаад ашигт мултимлын лицензүүдээр ингээд шилэн чат GPT хийчлээ гэд үзүүлж байгаа. Та энийг шилэнд холбох гэн бид нар ингээд шилэнд оруулаад би энэ олон нийтэд хэлцүүлсэн. Тэгсэн мэдээлэл ил болсон чинь нөгөө залууч түүнийг нь ашиглаад Ховд аймагт хамгийн их лиценз эзэмшиж байгаа компани юу вэ? Шууд хариулж шээ. Бид нар сургацсан. Тэгтээ жоохон алдаа байгаа. Гэтэ бид нар сургаж байгаа. Энэ бол хүүхдээр бол нэг 10 настай хүүхд те. Бид нар удахгүй нэг 18 таа болгоно гэж байгаа байхгүй. Тэгээ одоо удахгүй тэр залуучуудыг боловсролын зээлийн санг бид нар оруулчихнаа. Яах юм гэхээр тэр хүн зээл авсан уу гэхэд шууд хариулна. Ингээд ихлэхээр хүмүүс нээлттэй мэдээллийг одоо ашиглаж эхэлэх юм байна. Сая IT-ийн компаниудтай уулзахад бид нар төрөөс юу ч хүсэхгүй. Та зөвхөн нөтийн буцаалтын тэр мэдээллүүд байна. Тэрийг big data болгоод гаргачих хуулиар. Тэгвэл бид нар бизнесээ одоо илүү их ашигтай ажиллах юм байна. Энэ аймагт одоо хамгийн их ашиг орлого олж болох бизнес юу юм бэ гэдгийг бид тооцоолно. Big data-г ил болгоод байдаг. Тэгээ сая нөтийн мэдээллийг тэр big data болгоод гаргая гэдэг дээр сая их хуралд мэдээлэл технологи үйлдвэрлэлд дэмжих хуулийн дээр тусгаж өгсөн.
Ингээд үүнийг мэдээллийг нь бас одоо олон нийтэд ч бай хинч ашиглахад бэлэн болго. Тэгээ ер нь бол бид нар шилэн дээр тавигдсан 970 мянган мэдээллийг дандаа машинд унших байдлаар одоо гаргаж байгаа. Тэгэхээр үүнийг хувийн хвшил хэрэглүүл big data бол маш их одоо үр дүнгээ өгнө. За ер нь тэгээд төрийн шийдвэр гаргалт энэ байгаа болохгүй байгаа шалтгаан бол бид нар ер нь big data-н дээр шийдвэр гаргаж чадахгүй байна л та. Тэгэл одоо цагаан сар болвол болох гэж юм доо төгжрөх байх та. Тэг сондоогоор явчих. Хүүхдийн хичээл орох гэж юм доо тэг сондоогоор явчих. Эсвэл 5 хүн залгаад зайсанд энэ төгжрээд өгдөө. Энийг урсгалын ингэчүүл энэ төгжрөхгүй болчихно гэнгүүт нь гаргаад ирээд ард түмэн дээрээ туршилт хийгээд шүү дээ. Тэгэл 5 хоногийн дараа бухимдаа л нэг хідэн пост хийгээл ихлэхээр за болчих. Тэгэхээр ийм төр байгаар ард түмэн эргэлзэн шүү дээ. Тэгээ ийм төлөвлөлт байгаар эргэлзэн шүү дээ. Ялангуяа бидний үеийн залуучууд чинь бас нэг гадаад дотоод боловсрол эзэмшчлээ. Бас юмны нэг учрыг бас ойлгодог болчиход шүү дээ. Тэгэхээр чин үгүй ийм одоо шийдвэрүүд гаргаад байгаа онохгүй болохоор төр зэцэгтэй итгэл үнэмшил нь ингээд буураад байх нь угаасаа аргагүй байхгүй. Тийм учраас төр дандаа л big data дээр шийдвэр гаргадаг болохын тулд энэ нэг гаргасан мэдээллүүдийг одоо боловсруулах хэрэгтэй болохоос биш. Зүгээр нэг нийгэмд шүгэл хүлээлгэх гэж бид нар энэ мэдээллийг ил болгоогүй шүү дээ. Гэхдээ яг гоо зүгээр одоо анхаарал одоо нэг сайтууд ч байна уу, хэвлэлийнхэн ч байна уу. За энэ хүн зээлтэй байна, энэ хүний хүүхдэн зээлтэй байна гэхээр энийг ингээл яриад байгаа болохоос биш. Яг энэ гаргасан мэдээллийг энэ залуучуудыг ашиглаад шилэн дээр тавиад ChatGPT үүсгээд ингээд бүтээлчээр хандах ийм боломжуудыг нь бид нар олгохын төлөө явах хэрэгтэй. Тийм учраас цаашдаа Монголын төр энэ дэлхийн жишгээс бол хоцорч болохгүй учраас тэгэл өөрөө хот дээр ч гэсэн ингээд харж байхад тэгээ төгжрлийг манайх шиг бүдүүлгээр шийдэх гэдэг ингэж дайрдаг улс гэж байхгүй шүү дээ. Тийм учраас нөө төгжрэлд салбар болгоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй. За төгжрлийг тэр одоо орчин үеийн хотууд шиг одоо тэр янз бүрийн одоо арга хэлбэрийг ашиглаад тэр одоо симуляц дээр хийж тооцож ингэж гаргадаг бол шийдвэр байгаа бол тэгээд шийдвэртээ үнэнч байх боломж төрд үүсгэхээр төрөө хүндэтгэх төрдөө итгэх итгэл үнэмшил бий болохгүй бол яг ийм байдлаар миний хувьд ч гэсэн ийм бүдүүлгээр асуудалд хандаад ийм таамгаар асуудалд хандаад ийм сургаар асуудалд хандаад байвал өөрөө ч гэсэн залуу хүний хувьд энэ төрд нэг их ингээ удаан байх бол миний хувьд нөө хувь хүний хөгжилд бол их хортон байна гэж бодоод ер нь одоо тий яг ийм байдлаар цаашлуул ер нь хувийн хвшилт очоод нэг сайхан стартап байгуулъя да тий тэгээд нэг та хоёр шиг юм подкаст хийгээ суувал би их аз жаргалтай амьдрна гэж тий бодож байгаа байхгүй юу. Тэрс ингээд илүү тийм юм технологи ойлгодог залуучууд төрд илүү олон болоосоо нэг хэлээр тий бас ярьдаг болоосоо аль нам нь чамаа авахгүй те энэ 126 хүн сонгоход бас нэг зөв хүмүүс илүү олон гараасаа яаж нэг хэлээр ярьдаг нэг 10 20 болчихсон гэдэг надад бол ийм хүсэлтэй болсон. Тэрээс дахиад би нэг их хурал сонгогдъё. Дахиад нэг салбарын сайд хий. Энэ төр гэдэг бол нөө миний хувьд тийм одоо чухал зүйл бас биш болсон. Тийм учраас цаашдаа бол олон ийм ухаалаг асуудалд ханддаг залуучуудыг харин ч бас илүү бас төрд орж ирээсэ энэ салбар болгонд юм технологи ашигладаг шийдэл рүүгээ хамт явах юмсэл гэж ингэж бодож байгаа. Аха. За тэгвэл энх бод захирлаасаа би яг big data-н дээр хувийн хвшлийн өнцгөөс нь нэг асуулт асуумаар байгаа. Ер нь бол big data-г нь зүгээр ингээ харахаар big data хаана үсээд байна гэхээр төрд үсээд байгаа. Төрд одоо Монголын хамгийн их дататай газар юу гэвэл би төр юм гэж бодоод байгаа байхгүй юу? Эсвэргээрээ тэр big data-г хамгийн efficient ашиглаж чадах skill ур чадвар нь хаана байгаа гэхээр хувийн хвшилт гэж би өнцгөөс хараад байгаа. Тэгвэл энэ big data-г одоо сая учир сайдын ярьсан шиг яг энэ ийм өнцгөр нь ашиглах нь зөв юм уу? Эсвэл яг яаж ашиглавал одоо байгаа биднэрт үүсэж байгаа энэ big data-г илүү efficient өөрсдийн амьдралаа сайжруулахад зориулж ашиглаж чадах юм бэ? Гэхдээ таны одоо санал яг ямар вэ? Яг энэ дээр би зүгээр ерөнхийн нэг хүмүүс ярьдаг яриаг хүмүүс ингэдэг. Мэдлэгтэй чадвартай хүмүүсийг сонгохгүй байна. Дандаа л мэдхгүй хүмүүсийг сонгоод дарга болгоод байна. Яг энэ бол яриа.
Гэтэл яг амьдрал дээр бол хэдүүл нэг схемийг харъя. Хүмүүс бол эхлээд танилттай бол талын чинээ, танилттай бол гээд танилын журмаар асуудлаа шийддэг нэг үе байсан. Одоо жижиг асуудлууд. Дараа нь бол за ер нь танилаас гадна эрх мэдэл хэрэгтэй юм байна. Би нэг багийн дарга болчихвол, би нэг одоо юу гэдэг дүүргийн дарга болчихвол гээд эрх мэдлийг ашиглаж шийдэж бас болж байгаа юм. Гэтэл тэр асуудал жижиг байхгүй. Тэгээд цаашаа явсан чинь за ер нь мөнгөтэй л бол шийдчих юм байна. Өнөөдөр Монгол улс энэ төвшөнд явж байгаа байхгүй. Ер нь эрх мэдэлтэй мөнгөтэй бол шийдчих юм байна. Гэтэл хамгийн сонирхолтой нь бид нартай тулгарч байгаа маш олон асуудлууд за утаа байна, бохирдол байна, эдийн засгийн хямрал байна, улс төрийн нөхцөл байдал байна. Энэ эрх мэдэлтэй байгаа ч мөнгөтэй байгаа ч шийдэхгүй. Ягдггүй бид нарт юу дутж байгаа гэхээр жишээлбэл мэдлэг дутж байгаа. Өөрөөр мөнгөтэй эрх мэдэлтэй бөгөөд мэдлэггүй бол дахиад шийдэж чадахгүй. Тэгэхээр мэдлэгийн чинь нэг хэсэг нь бол саяны хэлдэг мэдээлэлтэй байх уу гэдэг асуудал. Тэгэхээр мэдээлэл ашиглаж шийдэж чаддаг, мэдлэг ашиглаж шийдэж чаддаг төвшний удирдлагууд гарч ирэх асуудал Монголд тулгарч чаддаг байхгүй. Өнөөдөр бол биш л Улаанбаатар хотын удаа сая сайдын ярьж байгаа үг үл яг үнэн л дээ. Улаанбаатар хотын тулгарч байгаа асуудлуудыг big data-тай бол шийдмээр байдаг. Гэтэл үнэн л дээ. Гэтэл big data-тай ажиллаж чаддаг, big мэдээлэлтэй ажиллаж чаддаг, тэгээ мэдлэг ашиглаж шинжлэх ухааны үндэстэй шийддэг төвшний мэрэгжилтэн удирдлагууд Монголд байхгүй байхгүй. Бид нар сонгуулийнхаа тогтолцоогоор яг нэг үгүй ярихад бол бид нар мэдлэгтэй чадвартай хүн сонгуульд гардаггүй. Бид нар л мөнгөтэй хүн гаргадаг. Яг мөнгөтэй хүн шийдчихэн ч удаад байдаг байхгүй. Гэтэл мөнгөтэй байгаа жишээлбэл би хүний мохор олгыг авч чадахгүй, би онгоц жолгодож чадахгүйтэй адилхан асуудлуудыг шийдэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монгол бол энэ төвшөндөө яваад байгаа юм. Тэгэхээр дэлхийн улс орнууд бол өнөөдөр ямар төвшөнд явж байгаа юм гэхээр үндсэндээ маш том асуудлуудыг тулгарч байгаа орчин үед 21-р зуунд тулгарч байгаа өрсөлдөөн, дайн байлдаан, эдийн засгийн байдал, за түрүүний хэлдэг хувийн сектор, асар том корпорациуд эдний эрх мэдэл мөнгөөр шийдэхгүй шүү дээ. Энд бол гарцаагүй мэдээлэл хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэр мэдлэг нь шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй. Түүнээс одоо юу гэж хэлэх юм хаамаагүй тасархай буцархай мэдлэгүүд биш. Тэгэхээр өнөөдөр Монголын хувьд бол нэг талаасаа big data байгаа боловч хэрэгтэй байгаа боловч нөгөө талаасаа тэрийг хэрэгжилж чаддаг хүмүүс хамгийн чухал нь тэрийг хэрэгжилж чаддаг төрийн, хувийн нэгс, эрслийн институтсүүд тогтолцоо байхгүй байхгүй. Өнөөдөр бол Монголын аль ч төвшөнд мэдлэг ашиглаж шийдвэр гаргаж мэдэхгүй. Энэ бол манай өнөөдрийн нэг том асуудал. Нөгөөх нь хувийн сектор бол үнэхээр тархай батархай байна. Хувийн сектор бол үндсэндээ дэлхийд даяар одоо капитализм үүсэд 300 жил болж байхад бид нар бол 30 жил явлаа шүү дээ. Тийм учраас тархай батархай бид нарт бол яг компани болгоо өөрийн жоохон цуглуулсан юм байгаа. Гэхдээ төр шиг нийлж шийдэх юм бол байхгүй. Дээрээс нь бид нар нийлдэг соёл байхгүй байхгүй. Тэгэхээр одоо бол үндсэндээ бид нар дор л асуудлаа шийдэх гэж оролдож байна. Жишээлбэл энгийнээр хэлбэл ханиад тусвал хүн болгон дорол өөрийнхөө эмийг зохиож байна. Өөрөө нэг юм найруулж байна. Өөрөө өөрийгөө амжилж байна. Түүнээс нэгдсэн жор чалга, нэгдсэн чалга. Тэгэхээр өнөөдрийн мэдээлэл технологийн хөгжлийн хамгийн чухал шийдэх асуудал одоо гарч ирж байна. Ягаад гэвэл энэ дээр би зүгээр товчгоо нэг юм хэлэхэд хүн төрөлхтний хөгжил 6000 жил явхдаа ингээд түүх хар хэдүүлээ. Эхлээд усаа дагаж явдаг. Өөрөөр хэлбэл эртний Египт Нийл мөрнөө дагдаг, Ефрат мөрөн, одоо Оросууд, Хятадууд гэхэд шар мөрөн гээл те. Усаа дагаж хүн төрөлхөө хөгждөг. За дараа нь торгоны зам гээд мөнгө, эдийн засгаа дагаж хөгждөг. Өнөөдөр ямар хөгжил явж байгаа юм гэхээр дэлхийд төрж байгаа одоо 15 компани 9 нь мэдээллийн технологи компани. Энэ бол юу гэхээр нэг мэдээлэл хаана төвлөрч чинь, мэдээлэл хаана уулзж чинь тэрийг дагаж хөгжил яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүн төрөлхтөн бол усаа дагаж исэн бол дараа нь одоо замаа дагаж исэн, дараа нь мөнгөө дагаж исэн, одоо бол мэдээлэл. Тэгээ мэдлэгээ дагаж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын нэг давуу тал бол Монгол бол ингээд Төв Азид бол одоо нэг жижигхэн одоо мартагдсан шахуу байж исэн. Бид нарт ус байхгүй байсан, мөнгө холбоотой байсан. Гэтэл интернет бол өөрөө монгол хүнийг англи хүн, франц хүнтэй адилхан болгоцсон. Бүх юмд адилхан болцсон. Одоо асуулт ганцхан проблем бол
Тэгээд энэ адилхныгаа бид нар одоо давуу тал болгож чадахгүй байна. Яг үнтэй адилхан өнөөдөр монголчууд бид big data-г ашиглаж чадахгүй байгаа чинь энэтэй холбоотой. Яг гэвэл хувийн сектор бол уг нь одоо зөвлөлт хувийн сектор бол маш их асуудал шийдэх ёстой. Гэтэл хоорондоо холбогдоогүй хувийн сектор бол нэг өөрөөр хэлбэл холбогдоогүй юмнуудын дунд хиймээр бол явдаггүй байхгүй. Одоо уулын мухарт байгаа айлуудын дунд ямар нэг юм явахгүй шүү дээ. Сайндал наадан болон цагаан сар болно. Хооронд 8 аж явахгүй, эдийн засгийн хөгжилч явахгүй. Үндсэндээ монголчууд бол өнөөдөр бие биенээ хараад байгаа. Өөрөөр Монголын өнөөдөр нэг хүн бол дэлхийн 8 тэрбум хүнтэй холбогдож болж байгаа технологитой мөртлөө нэг юм анзаараа. Монголын 50 мянган компани хоорондоо холбогдоогүй л байна. Өнөөдөр Монголын дурын компани ажилтан дэлхийн миллиард пунд имэйл тараадаг мөртлөө компанийхаа захиралтай чатаар юм уу холбогдож чадахгүй л байна. Тийм учраас өнөөдөр Монголын хамгийн том асуудал бол технологи бол бүх юмыг боломжтой болгоцсон боловч бидний толгой маань өөрөө холбогдохыг хүсэхгүй. Холбогдож 8 ээж мод. За ганцхан жишээ л. Барилгын материал гэж хэдүүлээ яриа л. Тэгтэл өнөөдөр цөмөрөл юу гэдэг 100 айлын зах явдаг. Яг гэвэл нүрээ харж ижил тэр нэг гэтэл Америкээс юм авахлаар интернетээс авчдаг. Хажуугийнхаа хүнээс юм авахлаар заавал очиж уулздаг. Тийм учраас бид нар чинь нэг соёлын болон эдийн засгийн харилцааны төвшөнд ингээд доор байгаад байгаа байхгүй. Энийгээ дагаад big data чинь хоорондоо холбоогүй юмнуудын дунд үүсэхгүй. А Монголд байгаа хамгийн том систем бол үнэхээр төр. Төр бол ганц том систем байхгүй. Тийм учраас үнэхээр Монголын бүх big data бол үндсэндээ одоо Монголд байгаа big data нь төр дотор үүсээд байгаа. Гэтэл дэлхийн бүх оронд хувийн сектор нь төрөөсөө том байхгүй. Яг гэвэл тэнд чинь зөвхөн нийгмээс гадна бүх төрлийн санхүү, технологи, мэдлэг, худалдаа, одоо аюулгүй байдал, стандарт бүх юм хувийн сектор. Тэгэхээр би зөв өөртөө хэлэхэд Монголын хувийн сектор бол одоо яаран холбогдож ятгахтай хоорондоо төрөөс дутхгүй холбоостой болохгүй бол бид нар хоцроолгоо. Тэгэхээр big data-гийн хувьд бол үнэхээр зарим компаниуд одоо Mobicom ч гэдэг юм уу гар утасны компаниуд бол өөрийнхөө хэрэглээнд big data-г хэрэгжилж байгаа байх гэж би бодож байна. Банкуд ч юм уу. Гэхдээ яг төр шиг одоо Монгол улсын асуудлыг шийдэхэд бол бид нар гэрийн даалгавар эхлээд хийх хэрэгтэй л да. Би яг нэг зүйлийг хэлэхэд яг одоо саяны ийм Монгол 4.0-ыг нээхэд за одоо нэг 1200 одоо үйлчлэгээний цаана бараг 120 гаруй одоо мэдээлэл хариуч төрийн байгууллагууд нэг мэдээлэл солилцсны үндсэн дээр энэ одоо гар утасны нэг аппликейшн дээр мэдээлэл ирж. Тэгээ эн чинь бол бүгдээрээ л одоо яг л энэ холбох ажлыг л хийсэн. Шинээр дугуй муугу зохиосон юм ерөөсөө байхгүй. Холбох ажлыг. Сая эрүүл мэндийн салбарын цахимжилт 15 оноос хойш 19 сая доллар Дэлхийн банктай хамтарч хэрэгжүүлэх нэрийдлэр явсаар хагаад Дэлхийн банк хамгийн сүүлд нь аудитын дүгнэлт гаргаад зогсоодсон. Тэгсэн чинь манай залуучууд хурж ирээд бид нар бэлэн шүү дээ. Тэ? Энд зүгээр л ганц сайдын нэг тушаал нэг журам шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгээд одоо яах вэ гэсэн бид бэлэн 3 сарын хугацаанд энийг гацаанаас гаргаж та нэг тушаал журам дээр л өөрчлөлт оруулах. Тэгээд нөгөө хуулиудыг шүүгээд үтсэн чинь энэ нөгөө цахимжилтанд одоо нэг гацаа саа дотор болоод байгаа бараг 250 гаруй хууль байсан. Тэндээс нэг 109 хуулийн салгаж аваад 109 хуулийн өөрчлөлт оруулаад эрүүл мэндийн хуулийн дээр нэг өөрчлөлт оруулаад мэдээлэл солилцох хадгалах журмыг 2 сард баталдаг журам хийгээд хувийн байгууллага ямар систем хэрэглэхээс үл хамааран зөвхөн холбогдох ёстой. Тэгээд програм хангамжинд тавигдах стандартыг нь нийлүүлээ баталсан. Тэгсэн чинь нөгөө хувийн байгууллагууд одоо жишээ нь интермед гэл имлэг бол өөрөө сайн системтэй аль хэдийн хэрэгжүүлж байгаа. Гэхдээ ийм монголоор гаргах гэхээр холбохгүй байгаа шүү дээ. Тэ? Улсын имлэгүүд нь ч холбогдохгүй. Тэгэнгүүт нь энэ дээр зүгээр л тэр тавигдах шаардлагын тавиал солилцох журмыг нь гаргаж өгөөл одоо холбогдсон чинь 800 гаруй хувийн улсын имлэгүүд нийлсний үндсэн дээр л энэ эрүүл мэндийн салбарын захимжилт 19 сая доллар хийгээгүй ажил зүгээр л гацаас гарчиж хувийнхаа угаасаа л хийцэн байсан. Төр нь хийцэн байсан хоорондоо холбогдсон. Тэгэд одоо сая
Казахстаны тэргүүн дэд сайд ирсэн цахим хөгжил. Тэгсэн тэр хүн бол тэгж та нар үнэхээр эрүүл мэндийн салбарын 800 эмнэлгийг холбоод ингэсэн юм болвол наадхан дээр чи одоо онцлогоо хийж болох юм шүү дээ. Бид нар холбоогүй учраас болохгүй юмаа гэдэг. Одоо яасан гэхээр учирлын 3 жилийн эрүүл мэндийн шинжилгээний нэгэнт хариу нь амбулаторийн дүгнэлт нь тэр зургууд нь байгаа юм бол энэ дээр чинь химэл оюухан ашиглаад тунд эрүүл мэндийн зөвлөгөөч өгж болохоор шүү дээ. Тэ? А бид нар зөвхөн үндэсний хэмжээндээ энэ холбох ажил дээр гацаад байгаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л 19 оноос хойш одоо Эстонд биднийг очиход та нарын 17 дахь айлчил шүү гэж хэлсэн. Бидний та нар үдсээр л явна уу гэдэг шиг тий. Тэгээ одоо та нар яах юм бэ гэдс бидний. Тэгээд тэрнээс ч хойш энэ улс төрийн нэг манлайлал яваад одоо энэ хурдан хугацаанд бид нар холбох ажлуудыг бас хийх гэж үзэж байна. Тэгээ саяны дээр хуулиар ч гэсэн энэ нэг 970 мянган мэдээлэл чинь нэгсэн байхгүй. Манайхан ч нэг хэлүүлдэг. 7 хоног болгон би чинь нэг хэсэг шилийн индекс зарлж байна. Тэр байгууллага мэдээлэл өгөхгүй байна гэд зарлаад байсан чинь нөгөө уралдуулаад 1 2 3 дугаар байр маяг гэсэн чинь байранд орох гэж нөгөө уралдаад мэдээллүүдээ гаргаад өгсөн. Тэгэхээр энэ холбох ажлуудаа бүгдийг нь хийх гэж үзмээр юм байна гэдэг таны санал бол одоо маш их бидэрт одоо чухал байсан. Тэгээд хувийн хвшил дээр бол анх их хурл сонгогдсноос хойш төрд гадна дотны сургууль төгссөн одоо тэр мэрэгжлийн залуучуудыг ажилд авъя гэхээр төрийн албаны босгод авдаггүй, ажилд авч болдгоо. Тэгэхээр нь ер нь яах ёстой болоо гэсэн. Хүн болгон төрд орохыг хүсдэггүй бас тэр мэрэгжлийн экспертүүд одоо тий залуучууд. А тэд нар тэгтээ төрийн шийдвэрт оролцохыг хүсдэг. Тэгтээ заавал төрийн тэр нэг мэрэгжилтээ хийгээд тэр цалинг аваад хурууга бүртгүүлээд байхыг бас хүсдэггүй тий. Тэгвэл яаж оролцуулах вэ гэгээд бодож тухайн үед мэрэгжлийн нэгдсэн холбооны эрхцэн байдлын хуулийг 19 онд өргөн барьсан. Тэг сая 5 жилийн дараа их хурл баталжлаа. Энэ салбар болгонд мэрэгжлийн холбоо буюу нөөд төлдөг нэмэгдсэн үрдгийн албан татврын ууланд эдийн засгийн ангиллаараа мэрэгжлийн холбоо болгон тэр эдийн засгийн ангил бүрээр байгуулагдана. Хуулиар. Тэгээд мэрэгжлийн нэгдсэн холбоо олон мэрэгжлийн холбоодууд дээрэс нь хувийн хвшлийн компаниуд нь тэр мэрэгжлийн экспертүүдээс нийлээд мэрэгжлийн нэгдсэн холбоогоо байгуулад улсын дээд шүүх бүртгэнэ гэдэг хууль хийсэн. Тэгэхээр одоо нөгөө улс төрөөс хамаарлаггүй болох гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө ардын намын үед ардын намын төрийн бус амилдаг, аржилсан намын үед аржилсан намыг амилдаг гэдэг нэг карманда нөгөө 4 5 тамгатай баахан төрийн бусын эд чинь гарч ирээд нөгөө ажил аавна гэдэг хайраад байдаг. Тэгэхээр түүний оронд дээд шүүх бүртгэдэг тийм холбооны хуулийг хийгээд одоо энэ чадaltaй залуучуудыг мэрэгжилтэнгүүдийг тэр мэрэгжлийн холбоонд оруулаад хувийн хвшил өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэхгүй болвол бид нар чинь ерөөсөө нөгөө асуудлыг яамны нэг 4 5 мэрэгжилтэн шийдэж штэ яг үнэндээ. Анх 16 онд их хурл сонгогдсны дараа ерөнхий сайдад нэг асуулга тавьж үзье гэж бодоод би нэг асуулга тавилаа. Боловсролын одоо яамн дээр инновацийн нэг тийм хариуцдаг газар байсан. Тэнд манай нэг мэрэгжилтэн найз байсан. Тэгэхээр нь ерөнхий сайдын асуулгыг би явуулдаггүй ерөнхий сайд руу. Тэгс манай тэр нэг мэрэгжилтэн найз ярьж хөөш асуулгынхаа хариуг авах уу? Юу гэсэн үг гэсэн чинь би боловсруулсан. Чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь харж л байхгүй. Гэ над руу драфтын шийдлээ. Тэгсэн чинь дараа нь асуулга яг уншигдж байгаа байхгүй. Тэгэд манай тэр нэг дөнгөж ажлын байран дээр тэ төрд орсон нэг залуу тэнд асуулга бэлдэж штэ төрийн бодлогыг. Тэ мэдхгүйгээр харахуугаар гэтэл салбарынхаа асуудлыг өндөөгүй тэр эрдэм судлаач тэр сонсоогүй тэнд тэр гарааны компани байгуулад ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл дутуу. Тэгэхээр мэрэгжлийн холбооны энэ хууль гарснараа салбар болгоны хуулийн дээр нь ч бай бүх түвшинд одоо энэ мэрэгжлийн холбооны байр суурийг сонсох хэрэгтэй байна. Тэгвэл одоо энэ чинь их хурл дээр нэг асар олон сонсгол явдаг. Тэгэл ногоо автобуслын нүүрсэлгэн эмэлгэн тэгэл тэр ногоо автобусыг чинь автобус мэддэг тэр олон хүмүүс нь орж ирээгүй учраас л тийм болчлаа шүү дээ. Тэ нөгөө автобус жагаа шиг хүн байхгүй болохоор л тийм болчлаа гэд хүмүүс тэгээд шүүмжилж шүү дээ. Үнэхээр үнэн. Тэр цаашдаа төрд бүхэн орё гэдэг биш. Мэргэжлийн холбоогоор дамжуул төрийн шийдвэрт нөлөөлдөг тогтолцоороо оруулахын тулд энийг хийсэн. Тэгээ энэ бол бас аль болох нэгтгэх гээд л холбох гол тий оролдоод байгааг энэ л
одоо нэг бас нэг арга зам болов уу гэж бас бодож байгаа. Төрөн бас нэг одоо ингээд нэгэнт инфо захирлаас асууя гэж бодож байна. Одоо ингээд нэгэнт ингээд төр дагвих дата байна тий. Тэгэхээр мэдээж энэ датаг чинь бас аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Тэгээ ялангуяа Монголын нөгөө нэг технологийн компаниуд ч юм уу нэг монголчууд чинь дандаа өөр улсын одоо Google, Amazon-ы одоо үйлчлэгээнүүдийг авч ашигладаг. Тэгээ тэр нь одоо бидний хувьд хэр аюулгүй гэж үзэхстэй тий. Одоо жишээл нэг монгол хүн нөгөө монгол хүндээ одоо хүрэхийн тулд Facebook төмөг төлөөд нь шүү дээ баг буст хийгээл тий. Тэрэн шиг ер нь энэ дата ер нь датаны цаана байгаа энэ сервисүүд чинь бүгд гадны улсуудын сервисүүдийг авч ашиглаад байгаа бол энэ дата ер нь хэр аюулгүй вэ гэдэг дээр та. Гэхдээ яг бид бол зүгээр энийг зүйлийг хэлчихэд дараа нь хэлье. Интернетийг дагаад интернет бол үндсээр 8 тэрбум хүний тоглоом. Одоо тоглоом гэд нэрлэвэл. Энэ бол хүн төрөлхтний явж байгаа зам. Энийг дагаад соёл нь, харилцаа нь, хэрэглээ нь бүх юм бол энэ бол хамтын тоглоом байхгүй хүн төрөлхтний. А Монголын улс төрчдийн нэг том ярьдаг төрөний учрал сайдын хэлдэг шог үг бол юутай холбоотойг үл 8 тэрбумний тоглоомыг бид нар зогсоон тэрийг чинь өөрчлөн энд ярих бол инээдтэй байхгүй. Болно л доо. Тэгвэл зүгээр л одоо чихээ таглаад уулын мохорт очиод агуутай сууд гэсэн үү. Ингээ амьдрч болно. Одоо биднэрт бол ердөө хоёр сонголт байна. Эсвэл уулын мохорт очиод агуутай амьдрах юм уу? Альэсвэл тэр тоглоомд мэдхгүй ч гэсэн ороолыг учруулах юм. Яг тэгвэл тэр аюулгүй байдал гэдэг дээр одоо яваарэ. Аюулгүй байдал бол Монгол бол 3 сая хүний аюулгүй байдлыг ярьж байгаа. Гэтэл цаан чинь 300 сая хүнтэй улсууд хүртэл тэрийг чи ашиглаад шийдээд явж байхад бид нар хэлнэ шүү дээ. Одоо 300 саятай одоо дэлхийн том эрдэмтэд цуглуулсан улсууд ажиллаад болж байгаа юмыг бид нар голоод одоо болохгүй байх гэж яриад энэ бол үндсэндээ одоо юу гэж хэлэх юм? Бид нар бол одоо өөрийгөө ойлгох хэрэгтэй. Үнэхээр тийм юм бол өөрөө мөнгө гаргаад өөрөө юм хийж болно л доо. Тэгэхээр аюулгүй байдал гэдэг ойлголт бол хоёр талтай байхгүй. Нэг нь бол үнэхээр аюулгүй байдал. А нөгөө талаас чи үнэхээр мундаг аюулгүй байдлыг хүсч болно. Ерөөс чамайг нэгч вирус чамд тусдаггүй. Одоо юу гэдэг ямар нэгч ханиад тусдаггүй. Маш гоё өөрөө хийж болно л доо. Гэтэл энэ өөрөө чинь сая долларын үнэтэй байхгүй. Чи бүх агаараа шүүн, бүх ууж байгаа усаа сонгоно. Өөрөөр аюулгүй байдал болгон өөрийн үнэтэй. Тэгэхээр Монголын хувьд бол одоо ямар асуулт гарч ирж байна гэхээр хүсэж байгаа юм төлж чадах юм хоёрынхоо л балансан дээр ажиллана. Тийм учраас үнэхээр яг өнөөдөр шинээр юм хөгжиж байгаа үед бид нар Amazon, Microsoft, Google шиг үнэхээр дата центр байгуулад бүх юм хийж чадах уу гэдэг асуулт. Монгол үеийн хэл сайн ярил орсч чадахгүй байгаа. Язч бас юм болгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо аюулгүй байдлыг ганцхан аргаар шийддэг байхгүй. Аюулгүй байдал бол техникийн төвшөнд яах юм, програм хангамж яах юм, мэрэгчлэтнүүд байх юм уу? Тэгээд дээрэс нь хамгийн наазах нэгэд хамгийн сайн технологи дээр хамгийн дөрсгүй хүн байвал одоо инженеэр бол хамгийн аюулгүй машин дээр согтууж олоос суувал тэр аюулгүй машины ерөөс гарахгүй. Альсвал хамгийн аюулгүй банкн дээр хулгайч нөхөр менежерээр очичвал тэр аюулгүй ямар ч хамаахгүй. Тиймээс аюулгүй байдлын чинь дээд талд хуулийн асуудлууд байна, ёс суртахууны асуудлууд байна, соёлын асуудлууд байна. Ингээ бодглохлоор энэ чинь маш том комплекс асуудал байхгүй. Тэгэхээр Монголын хувьд бол би хэлье. Эдийн засгийнхаа боломжинд тааруулвал бид нар үнэхээр Монгол хүн тэрнээс болоод эрсдсэн аюултай юмнуудаа бол заавал тэн дээр тавих албагүй. Гэхдээ бас хоцорч болохгүй. Тийм учраас энэ дээр жухмал нөгөө алтан ухаан хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр ч нэг мэрэгчлэтнүүд хэрэгтэй. Тэгээ би бол нэг л зүйлийг хэлэх гэсэн. Монголоос алдвал 1000 дахин алт улсууд ажиллаж байгаа юмн дээр бид нар бас оролцох ёстой байхгүй. Монголд бол абсолютны энийг бол биш хүмүүс аюулгүй гэхлээр л одоо бүх юмаа таслаад одоо нэг дөрвөлжин агуу дотор амьдраа. Үнэхээр би дэлхийд аюулгүй амьдрыг бол магадгүй агууд ороод үүдээ зэмтлээд ганцаар аймгүй аюулгүй амьдарч болно л. Тийм учраас аюулгүй байдлын асуудлыг бид нар эдийн засгийн талаас нь ч тэр соёл талаас нь ч тэр хууль талаас нь ч иж хүрэн шийднэ. Тэгэхээр Монголын хувьд бол зүгээр олон юм ярихгүй товчхоор хэлэхэд бид тэрийн тоглоомд орох ёстой.
Ганцхан орохын өмнө гэрийн даалгавар хийсэн байх хэвээр. Өөрөөр хэлбэл хүн болго орж ингээд юу ч уншихгүй, юу ч бэлтгэхгүй зүгээр сэлэм эргүүлээд орвол даалгарна л та. Тийм учраас орох нь аргагүй юм байна. Одоо ганцхан асуулт. Бид гэрийн даалгавраа яаж хийх вэ гэдэг асуулт байна. Үнэхээр тэр Amazon-ы дэлхийн том системүүдийг ашиглах хэрэгтэй юм байна. Одоо жишээл Starlink-ийг ашиглахаас өөр аргагүй. Ганцхан тэгхний тулд бид нар дараагийн төвшөнд өөрсдөө гарах хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одооны байгаа халтар царайгаараа орчвол балрах байхгүй. Өөрөөр усан сэлж чадахгүй ижиж үсрээд орвол өөрөө л хах болно шүү дээ. Тэгэхээр усанд орохоос өөр аргагүй үед бол эхэлж ядахтаа нэг сэлж сурсан байх хэрэгтэй байхгүй. Ядахтаа живдгүү байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр Монгол бол чирэгдэж явах хэрэгтэй. Тийм учраас би бол энгийнээр хэлбэл маш аюулгүй байдлын технологийн маш их проблемууд гарч байгаа нь нэг талын эрсдэл аюулгүй байдал юм шиг мөртлөө нөгөө тал нь биднийг чирж байгаа байхгүй. Бид нар магадгүй баярлах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл урд нь Starlink-гүй тэр байтугай 220 вольт байхгүй айгүй аюулгүй байсан л та. Тогон цохиулных аюул байгаагүй, машин байгаагүй аюулгүй байсан. Гар утсагд нэг аюултай байгаагүй. Тэ? Гэтэл чи эн чин бүгд чин дараагийн төвшөнд бид нар гарах хэрэгтэй. Тэгэхээр одоо хэдүүлээ нэг зүйлийг л ойлгоё. Хорвоо ертөнц бол явдгаараа явж гин. Аюул бол нэмэгдэж гин. Юм бол хэцүү болж гин. Ганцхан бид нар энэтэйгээ хөл нийлэх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Энээс ухрах зам байхгүй. Тэгэхээр учир сайдын түрүүн яриад байгааг би давтаад нэг юм хэлье. Бид нар ямар ч асуудлыг одоо ухарч шийдэж чадахгүй. Facebook-аас зутаагаад болохгүй. Twitter-ыг хаагаад болохгүй. Яг л чи дэлхийн тоглоом шүү дээ. Starlink-аас зутаагаад болохгүй. За тэр нэг амар Amazon-ы сервер дээр юма тавьчихлаа. Бүгд алгуулчтай айд. Зутаагаа шийдэхгүй байхгүй. Тийм учраас одоо явахс аргагүй. Ганцхан миний байнга хэлж байгаа зүйл бол өнөөдөр мэдээлэлтэй ажиллаж чаддаг, мэдлэгтэй ажиллаж чаддаг, шинжлэх ухаанаар ажиллаж чаддаг дараагийн хүмүүс гарч ирэхгүй бол бид нар усанд живэх цаг нь болчиход байгаа байхгүй. Өнөөдөр Монголын утаа, Монголын төгжрөл, Монголтой тулгарч байгаа бүх асуудлуудыг бид нар танилаараа шийдэж чадахгүй. Эрх мэдлэр шийдэж чадахгүй. Тэр байтугай мөнгөөр шийдэж чадахгүй. Тэр байтугай дэлхийн хамгийн мундаг юм авчирсан ч өөрөөсөө согтуул аваарт орол үхнэ. Өнөөдөр бид нартай тулгарч байгаа асуудлууд бол мэдээлэл, мэдлэг тэрнтэй ажиллаж чаддаг хүмүүс шийднэ. Тэгэхээр монголчууд өнөөдөр бүгд бухимдал байна. Одоо яах вэ? За би бүх ойрхон хүмүүст хэлтий. Яах ч арга байхгүй. Яагаад гэвэл бид мэдлэгтэй мэдээлэлтэй болоогүй цагт яаж ч юуныхаа хамрыг нээгээд хэнийг ч хинээр солиод шийдэхгүй байхгүй. Өөрөөр хэлбэл бид нартэй тулгарч байгаа асуудлыг бид нар ямар ч хэнийга бог таанаар өргөмжлөөд хэнийга далайлан болгоод шийдэхгүй. Өөрөөр хэлбэл энэ бол үн өнгөрцөн. Өөрөөр бид нартай тулгарч ирсэн жижиг асуудлууд байхгүй болсон. Яг энэ үеийг манай улс төрийн лидерүүд ойлгохгүй бол нөгөө л сонгуулаа хийгээл одоо юу гэдэг юм. Нөгөө л 300 гэдэг юм уу 500 гэдэг юм уу 50 гэдэг юм уу нөгөө л нэг мэдлэггүй чадваргүй улсаа сонгоод байвал эцэстээ нэг л зүйл рүү бид нар явна. Гэхдээ тэгээ эцэстээ хэний буруу юм. Ягдггүй л тэртээ тэргүй бид тэртээ тулгарч байгаа асуудлыг бидний төвшөнд шийдэж чадахгүй шүү дээ. Бид нар дараагийн төвшөнд өөрсдөө л гарахгүй бол шийдэх боломжгүй. Тийм учраас яг энэ нэг түүхэн өөрчлөлтийг анзаарахгүй бол хуучин аргаар 10 жилийн өмнө бид нар байсан юмыг 10 жилийн дараахаар одоо өнөөдөр бид шийдэж чадахгүй. Тийм учраас энэ дээр яг мэдээллийн аюулгүй байдал, интернет, дэлхийн байдал энэ бүх юм чинь монголчуудад нэг л асуудал тулгараад байгаа. Энэ технологи бол харахад их гоё юм байна. Харахад их хэрэгтэй. Гэхдээ гэрийн даалгавраа ихгүй бол энэ бол утгагүй биднийг алах байхгүй. Жишээлбэл одоо энгийнээр хэлбэл согтун үнд маш өгчсөн та юм уу? Альс сармагчанд гарнаад өгчлөө гэдэг шиг юм байна. Тийм учраас энийг л бид нар бас бодох хэрэгтэй. Бид нар одоо аюулгүй байдлын тухай ярьж байна л да тий. Тэгээ сая нөгөө Америкт жишээ нь TikTok бан хийх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийг TikTok-ийн хэрэглэгч Joe Biden ерөнхийлөгч өөрөө бас ингээд зурлаа штэ тий. Тэгээ нөгөө эзэмшигч нь хэрвээ Америк компани болохгүй бол
ер нь баан хийнэ гэдэг юм болоод байна л гэж ер нь ойлгосон. За тэгээд тэр ч яг ер нь нийгмийн сүлжээ сошиал медиа арай нөгөө асуудал байх шиг. Одоо хэдүүлээ нөгөө хиймэл ухаан ярихгүй бол цаг дуусч байгаа болохоор бас ярихгүй орхичлахгүй нэг гоё сэдв байгаа юм л да. Тэгээд таны хэлдгээр нөгөө зугатаачлахгүй хөгжил чинь хиймэл оюун ухаан болчиход байдаг. Тэгээ бас залуучуудад нэг юм одоо хоёрын хошин яриалаа энэ л та одоо жишээ нь энэ төр засгийн хүмүүсийн оронд хиймэл оюун ухаан тавьчих л да. Гэдэг ч юм уу нэг юм бас байгаа дээ. Тэнгүүд сайдаас нь асуумаар юм л да. Одоо бид нар энэ хиймэл оюун ухааны хөгжлийг жишээ нь манай одоо төр засаг хамгийн том нөгөө бүтэц байна гэдэг жишээ те. Та бол түрүүн гоё жишээ дурдлаа. Үүнээс гадна ер нь яаж хэрэглэх ашиглах боломж гэж харж байна. Ер нь бид нар энэ хиймэл оюун ухааны хөгжилд санаа зовх зүйл үнэхээр байна уу? За улс орон болгон л хиймэл оюун ухаан дээр нэг юм бодлогын чиглэлгээл гаргаж байгаа шиг байна. Тэгээд сая Америкт Silicon Valley дээр Монголын IT компаниуд очоод бас 8 компани сонгогдоод тэр Silk Road инновацийн төв гэдэг төвд нэгдсэн. Яг жил хагасын өмнө Казахстанд очсон чинь Азийн нэг 10 орн нийлээ. Торгоны зам инновацийн хаб гэдэг хабыг Silicon Valley дээр хий. Та нар оролц 10 орны нэг бай. Тэгээ нэг 8 9 компани оруулчих шалгаруулад гэсэн. Тэгээ 10 орны нэг 50 гаруй компани нэгдсэн. Казахстан, Кыргызстан, монголчууд тэгээ нийлээд тэнд одоо Silk Road гэх нэртэй сууж байна. Тэгээ тэнд үтсэн чинь Сан Францискод бол нөө жолоочгүй машин явж. The most experienced driver in the world гэвч тэ. Хамгийн ер нь бол алдаа гаргахгүй жолоочлоо. Тэр бол унтахгүй, уцаар ярихгүй тий архиухгүй. Үнэхээр одоо бороо орох юм бол арчигчаа ажилуулна тий гарцсан дээр зогсно. Тэр бол маш хариуцлагатай. Тэгэхээр нэр үнэхээр ийм операшн ажлыг тийм гүйц төвчний ажлыг бол хиймэл оюун ухаан зарим хүмүүсээс илүү хийн. Тэр бол бүр дамжиггүй болсон. Одоо ер нь бол муухай орчуулагчс дээр л болчихлоо шүү дээ. Google бол орчуулга хийж байгаа эдгээр хэлбэр бол тий. Энэ бол тэгэхээр орчуулагч гэдэг бол хөрс талтан дэлхийн хөө хязгаар нутагт гэд одоо дамжин сүрэнгүй хэмжээний орчуулагч хэрэгцээтэй болж эхэлж байна шүү дээ. Тий. Тэрнээс биш зүгээр л алтан загсны үлгэр бол зүгээр л нэг голын ирэг дээр нэг эмгэн үгөө хоёр байсан л гэсэн үлгэр шүү дээ. Тэрийг л манаа л одоо дамжин сүрэнгүй орчуулгатаа л тэгж одоо мундаг орчуулсан. Тэгэхээр нөө зүйлчлэлийг бол угаасаа л AI дээр хүн санаатаар гимтээчүүл эрүүг өвлийн тэдийн тэд зүйлччихлээ шүү дээ. Тэрийг нэг хуульч зүйлчлээд байх ямар ч хэрэггүй. Тэгэхээр нөө шүүх хурал дээр ороод тэр өмгөөлөх талаа одоо тал нь түүнийг үндслийг нь бариад яг шүүх хурал дээр мэтгэлцэх онцгой чадвартай тийм хуульч одоо хэрэгцээтэй болж эхэлж байна. Гэхдээ чин биднээс илүү нөгөө юм авиас билег шаардж байна. Тэгэхээр 13 онд ч байна уу бас нэг Англид очиход тэр World Talented People гэдэг ингээд дэлхий бол авиасыг л хайж байна. Тэ? Авиас л тэгэхээр би бодож монголчуудыг хайж байгаа юм байна та. Яг тэр монголчуудад нэг онцгой чадвар байдаг нь тэ. Одоо машин зэрэгтэй хөдөө явж байгаад хэрвээ зогсчих юм бол мэдхгүй ч хамаахгүй нэг хамрын сөхөөл зогсож дээ. Эсвэл доошоо ингээл ороод тэ. Бид нар бүгдээрээ тийм рефлекстэй. Ямар нэг юм болтон болтгоо үлдсэн чим шиг. Тэгэл ингээл нэг янзлах гал. Ийм нэг юм өөр сэтгэлгээд хизээж барууны орнууд бус гадныхан болвол машин зогслоовол сервис дуудаад янзлуулъя гэдэг болохоос хизээ нэг доошоо шургаж ороод өөрөө янзлах гал. Машинууд дээр нь соос гэж товч байгаа юм байна. Тийм байгаад байдаг. Тэгэхээр биднэрт нэг тийм бусдаас илүү асуудлыг олж харахыг хичээдэг, юм шийдлийг хайдаг нэг юм онцгой чадвар бол байгаа. Тийм ч учраас ер нь бол энэ хиймэл оюун ухаан гэдэг бол юм механик юм гүйцэтгэх ажлыг бол хийдэг болчихжээ. Тэгэхээр бид илүү өөр төвшөнд гарах шаардлага бол үүсэж байгаа. Тийм учраас бол яг бусад бүх улс орн л хиймэл оюун ухааны хувьд боловсрлоосоо л эхэлж байна. Дэдэн мянган ажилгүй болох нь хөтөлбөрөө өөрчлөе, концепцөө өөрчлөе. Тэгээ одоо сургуулиудаа тэр антрепренер сургуулиуд болгоё гэсэн чинь одоо манайхан бүгдээрээ судалгааны сургууль болъё гэж яриад байгаа байхгүй. Дэлхийн улсууд ч бүгдээрээ антрепренер сэтгэлгээтэй болъё. Сургууль болгон мэдлэгийг хэрэглээ болгоё. Тийм учраас кейс стади дээр ажиллая. Тийм учраас боловсролын салбарт тэр шүүмжлэн эргцүүлэх чадварыг тэ critical thinking гэдэг чадвараа суулгая гэж ярьж хахад бид буцаад судалгааны их сургуультаа болёо гэж шүү дээ. Одоо болохоор
мэдлэг гэдэг чинь хэрэглээ болдог зүйлийг л мэдлэг гэдэг ийм нийгэмд амьдарч шít. Мэдлэг нь өөрөө миний амьдралыг сайжруулах ёстой. Мэдлэг нь өөрөө миний амьдрал, миний цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой. Хэрэггүй зүйл мэдэх шаардлагагүй гэдэг ийм ойлголт руугаа дэлхийн нийт явж байгаа үед бид нар одоо бол яг одоо боловсролынхаа салбарт бүхэн юм концепцийн өөрчлөлт хийх зайлшгүй юм шаардлага бол тулгарч байна. Үүнд бэлэн байгаа хэсэгтээ өөрсдөө хяналтаа тавих, тэгээ шаардлагатай мэрэгчлэлтэнгүүдээ бэлтгэх ийм одоо зорилго руугаа илүү орох цаг үе байгаа учраас төрч гэсэн үн дээр бас зайлшгүй анхаарах хэрэгтэй. Тэгээд яг миний хувьд, манай салбарын хувьд бол мэдээллийг нэгтгэх гэж хичээсэн, хууль дүрмтэй болох гэж хичээсэн. За одоо ингээд цаашдаа одоо инхот захирлаа хэлж байгаагаар яг үүнийг хэрхэн хэрэглэх вэ гэдэг тийм одоо хүний нөөцийн төрдчин хэрэгтэй болж эхэлж шít. Тэрнээс биш сая шилэн ажиллагаан дээр 970 мянган мэдээлэл болоход зүгээр л зээлийн сангийн хэдэн улс төрчийн үр хүүхэд ах トゥ амрыг садан зээл авсан байна гэдгийг тойроод дууслаа. Тэр 970 мянган мэдээлэл дотор шүү дээ. Асар их хэрэгцээтэй олон мэдээлэл байсан шүү дээ. Яагаад барилга байгууламжийн улсын комиссийн дүгнэлтийг буюу одоо тэр үер усны 70 хажууд нь барилга барьцсныг нь комисс ажиллаад хүлээж аваад хориулан ажилласан хүний нэрийн дотроо тэрэн дотор онцгой байдалж байсан, мэрэгжлийн хяналтж байсан. Болно гэд хүлээгээд авсан хүмүүсийг яагаад ярихгүй юм бэ? Тэгвэл үнэхээр бид нар мэдээлэл дээр дүн шинжилгээ хийдэг, анализ хийдэг огт чадвар байхгүй шүү дээ. Зүгээр нэг хэдэн постэр явуулаад тэгэл улс төрчид бие намдаг зэвсэг нь энэ шил ажиллагаа байгаагүй шүү дээ. Энэ шил ажиллагаа, шилэн ажиллагаа гэдэг чинь нөгөө манай энэ нөгөө технологийн залуучууд энэ дээр оролцоо хийхдээ айгүй өөдрөг ирмэлцлэр big data хэрэгэлтэнд оруулъя, эдийн засгийн хэрэгэлтэнд оруулъя. Тэ бизнесийн маш их сонирхно гэх. Тэгсэн чинь шил ажиллагаа бол нэг ийм л байдалтай. Тэгэхдээ энэгүүрээ нэг сайн зүйл нь юу болсон бэ гэхээр ер нь төр бүхэлдээ нөгөө юм авилгатай тэмцсэн энэ бодлого үйл ажиллагааны нэг үр дүнд ер нь төрийнхэн хинээс хамааралгүйгээр ажиллаа идэг болчихлоо. Улс төрчд нэг тийм залгаал тэр дүүд маань тэгээж ингмэт тэгээж гэж залгахаар зоригтой хилдэг болсон. Гэхдээ танаа засгийн газар чи авилгатай тэмцэж байгаа үст. Шилэн ажиллагаанд шилэн дээр бүх юм тавигдсан шүү дээ. Боломжгүй гэж ингэ зоригтой төрийн албаа гэж хэлж байна. Дээрээс нь улс төрчид өөрөө нэрлэгдэх болсон. Одоо болохгүй тий. Одоо наа чи илмэл болцсон. Одоо болий. Тий одоо ингэж ярихвал дэми юм бол. Наа чи айгүй бол одоо пост хийчихнэ. Тэгээ одоо шүгэл үлэгчийг ингээ хамгаалаад эхлэхээр нөгөө нийгэмд юм хандлагын соёл бий болчихлоо. Одоо ер нь ингээд юм болгон жийл болсон шүү. Одоо цаашдаа бол ирэх 30 жилд бол нэг тийм одооны сая өнгөрсөн жилүүд шиг тэгэл те ийм хууль зөрчил үйлдэлүүд энэ төр ер нь бол бараг гарахгүй байх шүү. Тэ яагаад тэгэхээр эн чинь тодорхой болчихлоо шүү. Сайн open data дээр төрийн бус байгууллага хэн аваад хинээс шилжээд хэн рүү шилжсэн бэ гэдэг чинь ил байгаа нь сая нэг сонсголын үеэр харагдлаа шүү. Хуучин ч юм бол төрийн бус хин нэг рүү шилжсэн бол одооны төрийн бусын эзнийг л ярьдаг байснаас өмнө хинээс шилжсэн мэддэг байсан. Гэтэл нөгөө open data дээр нөгөө бүртгэлийн багц хуулийн дагуу бүх юм чинь ингээд түүхтэйгээ бичигдээд эхлэхээр нөгөө улмар устгах болж эхэлж шít. Одоо сая 5-7 компани талаар нөгөө сонсгол дээр хэдэн жилийн өмнө үерт материал устсан энэ гэж яриа суудаг. Үерт материал нь устсан шүү дээ. Гэт. Тэгээ яагаад та нар цахимаар архив болох л байсан шүү дээ гэхээр болдгүй маа архив албан эрх хөдөлгөөний хуулийн дээр өөрөөр заасан байсан. Тэгээд энэ 109 хуулийг өөрчилсөн. Архив хуулийг харсан чинь цахим цаасан зүрх юм бол цаасан гин барина гэдэг хуультай. Тэгэхээр нөгөө бичиг хэрэгээ төрийнхэн солилцоод байдаг мөртөө давхар хэвлээд сейфэнд хадгалаад байт юм ба шүү. Тэнгүүд хуулийг нь дижитал архив бол хууль ёсны юм. Анх тэр материал юугаараа бүрдсэн. Цахимаар үүссэн бол цахимаараа хадгалж болно гэдгийг нь хуульчихгүй. Өргөдөл гомдол чинь имэйлээр бичгээр албан бичиг тооцдог хуультай биш. Саяхны үрд. Сая 109 хуулийг өөрчилж байгаа байхгүй. Имэйлээр өргөдөл бичингүүд болдог. Тэгсэн та нар бодоо ийм Монгол дээр жолооны үнэмлэх орцсон байдаг шүү дээ. Замын цагдаа нарт үзүүлэхээр би тэр үзүүл. Үгүй бол торгоно гэдэг. Үгүй энэ ийм Монгол дээр байштай гэхээр болохгүй нийслэлийн нэг тогтоолт. Бид нар чи ерөөсөө юм нэг дүрм журмын юм төгжрэлд орцсон байсан юм бэл. Тэгээ энэ ингээ гацраас хараад эхлэхээр ер нь энэ цахимд чинь энэ технологи төр чинь нэг сайн юм уулмөр устдаг юм байна.
Технологич нь ах トゥ амраг садан байхгүй учраас ар марын ар үрийн хаалганд өртөдгөө юм байна. Технологи бол нэг даваад л тэр түс тас. Тэгэл амар юм байна. Хин нэгэнтэй хэрүүл шуугаан тарьдгүй юм байна шүү дээ. Төрийн албан шалгалт чинь секунд яваад шалгалт өгөө дуусчаар хинтэж маргадгүй юм байна. Хуучин чинь нөгөө бидний төгсөж байгаа тентэр бол конкурс гэж тэн дотор нь таньдаг хүн байна уу? Багшийг нь таних уу мань хуу гэл тэ нөлөөлчих гэл үзэд байдаг байсан. Одоо бол конкурс чинь тийм байхгүй. Эцсийн шалгалт чинь секунд болоод хаагдчихаар хэнийг таних хэрэггүй. Өөртөө л найд хэрэгтэй болоод тэгээ ер нь бол энэ захимжилтын сайн юм нийгмийн хандлагыг ингээд өөрчилж байна. Тэгээд заавал одоо нэг зүгээр л компани татвараа зүгээр хууль ёсныхоо дагуу төлөхийн тулд татврын байцаагчийг таних шаардлагагүй болсон. Зүгээр л нэг гайлаар нэг бараа оруулж ирэхдээ заавал гайлын байцаагчийг таних хэрэгтэй. Тэгээл нэг эмчийн цаг авахтал зүгээр л нэг ийм Монгол дээр орол цаг захиалчих юм дээр заавал тэр нэг эмнэлгийн эмчийг таньдаг эсвэл тэнд ах トゥ байна уу гэж сургалдаг. Тэгээ энэ болгончл нөгөө хүн ч гэсэн төрийн өмнөөс үйлчлэгээ үзүүлж байгаа мөртлөө энэ нөхөр надад ойлгох ёстой. Энийг харьцах ёстой. Эсвэл орой намайг хоолнд өрөх ёстой, тий? Нэг наборж ихэр бариад орж ирэх ёстой гэдгийг ойлгоцсон хаана. Одоо ингээд цахим руу шилжээд эхлэхээр тийм нөө найраа энэ төр байхгүй болоод байгаа хгүй баг ингээд өөрчлөгдөд. Тэгээд дахиад бид нар проблем үүссэн чинь ийм монголоор гадаад паспорт захихаар уддаг. Биеэр очихоор хурдан. Тэгээд дахиад нөгөө наборж ихэр бариад очивол бүр хурдан. Гэхээр л нөгөө дижитал пост гэдэг юмыг л энийг л бас л ингээл өрнүүлэх хэрэгтэй л. Тэгэхээр бас нэлээл ийм цаг хугацаа сорилтуудыг давж байна. Тэгээд бас харьцангуй өөрчлөлтүүд баг угаар бас мэдрэгдэж байгаа бахаа л гэж бодож байгаа. Тэр нөгөө уучрал сайдын нөгөө нэг монголчуудын хандлага арай өөр байна гэл те. Өөрсдөө хамрын сөхчөл хараад байна гэдэг. Тэр ихтэй нэг үнэл юм байл л те. Би нэг сая сүүлд нэг Starlink-тэй подкаст нэг хийсэн чинь монголчууд Starlink-ийг монголчилсан байгаа даахгүй. Starlink номод гэж гаргаад. Тийм шүү дээ. Тэгснээ машин дээр рутер химэл дагуулс төхөө хүлэгч хоёрыг нэг доор оролцсон байгаа шүү дээ. Тэгэл яг монголчлол хийцтгэл юм л л дээ. Тэгээ би яг подкаст маань дуусах төгчөндөө сүүлийн асуултыг би инх хот захирлаас асууя гэж бодож байна. Яг түрүүн подкаст эхлэхээс хойш тантай нэг ярьж хахад та сошиал медиа хэрэглээгөө бараг жил болж байна гэдэг чийсэн тий. Тэгээд таны хувьд ер нь одоо мэдээлэл хаанаас авч байна? Тэгээд сая түрүүн бэлгүүн маань ер нь асуулаа AI гэж ярьсан тий. AI та зүхтаах бодлого баримталж байна уу? Зүхтаахгүй хэрэглэх бодлого баримталж байна уу? Гэхдээ яалаа гэж одоо суур өөрчлөлтөөс зүхтаана гэж байхгүй шүү дээ. За энэ дээр түрүүн зүгээр нэгэнт подкаст дуусчих учраас би ийм Монголын талаар нэг юм хэлчихсэн юм. Төр бол манлайлах ёстой. Ялангуяа нийгмийн өөрчлөлт, соёлын өөрчлөлт, хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт. Энэ бол гарцаагүй төрийн их ажил. 1920-ад оны үед бүгдийг бичгүйсэнд сургасан. Дараа нь бол одоо нүрийн угаад сургасан, одоо шүдний сайз хэрэгэлд сурсан. Тэгээд бүр 60-ад оны үед ярдیں۔ Одоо байцаа төмс иддэггүй байсан гэж байгаа монголчууд. Тэгээ намын даалгавраар байцаа иддэг болсон. Тэгээ ажлын хөлсөнд нь байцаа төмс өгдөг байсан. Тэрийг сумын дуу 70-40 жалга руу хайчдаг байсан гэж ярьд. Яг түүнтэй адилхан маш олон нийгмийн өөрчлөлтүүдийг бол хүмүүсийг ухамсарлахыг хүлээвэл 100 жил хэрэгтэй. Гэтэл хүн төрлөختөн яваад тэртээ хэрэгтэй гэдэг нь харагдсан зүйлүүдийг бол бас зарим аргаар бол төр хүчинд чих ёстой байхгүй. Тийм учраас ийм Монголиа бол мэс хагалж байгаа нь үнэн. Гэхдээ төрд нэг том дутагдал байдаг. Өнөөдөр жишээл энийг монголчууд маш сайн мэднэ. Манай ихэнх одоо улс төрчид бол ажил PR хоёрыг ялгадаггүй. Сайн PR-д ч бол ажил хийчлээ гэж бодоод байдаг. Гэтэл хувийн секторт очиод асуугаад үзээрэй. Чи PR-д чихлээр мөнгө олох уу гэж олохгүй. Тэгэхээр хувийн сектор бол яг бодит асуудлыг шийдэхэд илүү сонирхдаг. Улс төрийн талбар бол илүү PR дуртай. Яг л хүмүүсийн санал бүтээгдэхүүн, хувийн сектор бол мөнгө бүтээгдэхүүн. Тийм учраас ерөнхийдөө дэлхийд дээр энэ өөрчлөлтүүдийг бол хувийн сектор давамгайлдаг. Гэхдээ галын нь бол төр асаадаг. Жишээл интернетийг бол Америкийн засгийн газар анх галын асааж гаргаж ирчихсэн. Яг л олон компаниуд одоо бас нийлж ажиллаж чадахгүй байсан л да. Тус бүрийн сонирхол. Өнөөдөр Монголд бол
ийм Монголитай адилхан Монголын хувийн сектор бол тус үрдэ банкуд, компаниуд сайн юм шиг боловч үндэсний асуудал руугаас орохгүй байгаа байхгүй. Нэг тийм асуудал. За хиймэл оюуны хувьд бол би нэг монголчууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтөн бол анх эхлээд хумсаа сольсон, өөрөөр багжтай болсон, хүрцтэй болсон, жотуутай болсон, буутай болсон, сэлэмтэй болсон. Энэ бол хүн төрөлхтний нэг технологийн нэг өөрчлөлт. Өөрөөр энийг бол гар урал газар тариалангийн иргэн гэд нэрлэдэг. Ингээд солигдсон. Тэгээ энэ дээр нэг баахан мондөг орнууд гарч ирсэн. Өөрөөр Египт, Ятад гэдэр гэх. Дэлхийн лидерүүд бол одоо хамгийн их сайн газар тариалантай ч юм хамгийн сайн мал аж ахуйтай байсан. Тэгээ 16 7 зууны үед бол аж үйлдвэрчлэлтийн эхлээд одоо уурын машин гарч ирсэн, цахилгаан гарч ирсэн. Ингээд өнөөдрийн дэлхийн лидерүүд төрсөн. Одоо Англи, Франц, Америк, Япон, Орос эдэр Хятад гэдэг бас та шинэ. Одоо нэг сони юм. Хиймэл оюун бол анх удаа энэ бол багж биш. Энэ бол хүнийг хөдөлмөрийг хөнгөвчлж байгаа зүйл биш. Хиймэл оюуны хамгийн том одоо сайн болон аюултай тал бол хиймэл оюун үндсэндээ зарим зүйл төр хүнийг өөрийн хэрэггүй болгож байгаа. Өөрөөр хүнийг хүчтэй болгож байгаа биш. Хүнийг өөрийн хэрэггүй болгочихж байгаа. Зүгээр энэтэй ухаантай харьцахгүй бол одоо юу гэж хэлэх юм? Энэтэй зөв харьцсан хиймэл оюунаар өөрийгөө хөгжүүлнэ. Муу харьцаад харьцахгүй байвал өөрийгөө хэрэггүй болгоно. Өөрөөр хэлбэл чи түрүүн уучрал сайдын хэлдэг шиг энгийн давтдаг энгийн ажлуудаар их оролдоод байвал хиймэл оюун чамайг бол канселдчих. Чи хэрвээ хиймэл оюуныг хэрэглэх юм байна. Би одоо ажлаа сайжруулах юм байна гэд бүр дараагийн юмруу оруулж чамд үлдэнэ. Тэгэхээр энэ улс оронтой адилхан байхгүй. Жишээлбэл Монгол бол маш олон зүйл дээр хиймэл оюун Монгол улсын эдийн засаг нийгмийг яаж өөрчлөх вэ гэдгийг бодохгүй бол хүн төрөлхтөн монголгүйгээр явж чадна. Бүгдийг канселдчихна. Тэгэхээр хиймэл оюуны хувьд бол би юу хэлэх гэсэнгүүл энэ бол дижитал шилжилт гэдэг нэр томьёотой холбоотой. Ийм их шинэ технологиуд гараад байхад бид нар хуучнаа амьдрч болохгүй. Түрүүн уучрал сайдын хэлдгээр бүх юм электроноор өгж аваад байхад төр нь өөрөө хуучин заавараараа. Өөрөөр шийдвэр гаргадаг аргууд нь, хүнтэй харьцдаг аргууд нь, тэр байтугай хоорондоо 8 хийдэг аргууд нь хуучнаараа байгаад байж болохгүй байхгүй. Тэр чинь өсвөл дижитал шилжилт гэдэг бол юмыг компьютер нэвтрүүлэх, интернет нэвтрүүлэх тухай ойлголт биш байхгүй юу? Мөн л дагсна. Үндсэн ойлголт нь ийм их технологиос үндэслээд би өөрөө яаж хөгжих юм? Миний өмнө хэрэгжилж исэн бүх аргууд яаж одоо би цаасан номтой байсан бол боловсрлоо яаж электрон номтой болгох юм? Эмнэлэг нь бол одоо ганцаараа нэг эмч харьцдаг байсан бол Монголын 800 эмнэлэг холбогдсон бол оншоо яаж гаргах юм? Төр нь бол ингээд Монголын бүх иргэн харддаг юмн дээр яаж шийдвэр гаргах юм? Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө өөр болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр Монголын хамгийн том одоо хүндрэл бол энэ хоёрын конфликт. Өөрөөр нэг талаасаа бол ийм Монголиа гэдээ яваад байгаа боловч нөгөө талаасаа хуучин тэр эрх мэдэл, хуучин одоо авилга авдаг аргач гэдэг юм уу? Хуучин одоо замын цагдаа бол одоо инженеэр хэлбэл жолоочийг шийтгдэг аргач гэдэг юм уу? Энэ бүх хуучин эмч дахиад зөрчилдөд байгаа байхгүй. Нотариат бол жишээлбэл бүх юм нотариатгүйгээр явж болдог болчиход байна. Зарим юмн дээр заавал одоо блокчейн гэдээ гараад ирж яхад. Гэхдээ би тэгээд болчихвол би мөнгө яах юм гэж асуулт гарч ирж шүү дээ. Би одоо тэгээд яах юм? Яг энэ зөрчлүүдийг бол үнэхээр хуулиар төрөөр шийддэг. Тэгэхээр хиймэл оюуны хувьд бол би хэлэхэд бол биднэрт бол ердөө маш энгийн сонголт байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бол зөвхөн дататай шинжлэх ухаантай газар ажилладаг. Дата байхгүй газар хиймэл оюун байхгүй. Тэр Монгол дата нь байхгүй бол бид нар гадны дата дээр үндэслэсэн аргаар л юмаа шийднэ. Өөрөөр хэлбэл Монгол хүнд хоол игээд тэхгүй хиймэл оюун бол магадгүй Америк хүний иддэг хоолыг л өгнө. Яг гэвэл Монгол хүний хоолны дата байхгүй ч. Тэгэхээр энэ бол үндсэндээ хүн төрөлхтнийг хоёр хуваачиж байгаа. Юу вэ гэвэл датаг бид нар Америкээс судалдаж авч болохгүй. Урд нь бид нар хурц авч болж исэн, экскватор авч болж исэн, тэр байтугай компьютер авч болж исэн. Одоо бусдаас бид нар датаг авч чадахгүй. Тэгэнгუთ
хиймэл оюуны төвшний хөгжилд бид нар одоо мөнгөтэй байгаа ч орж чадахгүй. Одоо бид нар өөрсдөө дата хэрэгтэй. Өөрсдөө бодох хэрэгтэй. Яг Монгол хүнд зориулсан боловсрол хэрэгтэй. Яг тэгвэл Монгол хүүхэд бол ахуй орчин Израиль хүүхдээс жоох өөр шүү дээ. Хэдий математик нь адилхан ч гэсэн тэрийг шингээ харга нь өөр байхгүй. Бодох харга нь өөр, харах харга нь өөр. Яг түүнтэй адилхан бид нар одоо хүн төрөлхтнөөс эрс хоцрох аюулд учирч чаддаг байхгүй. Одоо бол миний ойлгож байгаагаар ойрын 30 жил хүн төрөлхтөн хоёр хуваагдана. Нэг нь бол үнэхээр хиймэл оюунаар эрс бүх юм нөр болно. Нөгөөх нь бол альсвал сармагчин болж хувирна. Үнэхээр хуучнаар ойлголтоор. Альсвал Америк хүнийг дураж, Америкт дуудуулна, Америк хоол идэнэ. Өөрөөр хэлбэл Америкийн датагаар л би амьдрна. Яг л миний дата байхгүй юм. Энэ хоёрын зааг дээр ирчээд байгаа учраас Монгол бол харахад бол гой яваад байгаа юм шиг мөртлөө бидний тулгарч байгаа асуудал зовлон бол улам ихсэж байгаа байхгүй. Тэгээ бид нар хэлсэн. За харамсалтай энэс цухтаач чадахгүй. Одоо бид нарт бол агууруугаад буцчихж альсвал очиод Америкт үзэлцэх хоёр гаргалгаа байна шүү дээ. За би өөрийнхөө сошиалын хувьд хэлэхэд бол сошиалд ягаад орохгүй байгаа гэвэл тэр бол хингийн л. Юу вэ гэвэл зүгээр энэ бол хувь хүний л асуудал байхгүй юу? Сошиалд орохлоор зүгээр л нэг 5 минут орох гээд орохлоор 1 цаг болчихдог байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт Монголын сошиал бол бид бүгд тэр анзаараарай. Эмоц байхгүй. Тэнд бол яг маргалдаж байгаа улсууд нь дата хийхгүй. Маргалдаж байгаа улсууд нь рационал логик ярихгүй. Зүгээр дуртай дургуугаа яриад байгаа байхгүй. Нэг сони үг гэдэг. Дуртай дургуугаар маргаж болдгоо байхгүй. Чи шоколаданд дуртай, би альманд дуртай. Тэгж ярил шоколад шиг хэрэг юм байхгүй. Алим нь хамаагүй ийм эмоцоор маргаддаг байхгүй. Тэгэхээр маргаан гэдэг зүйл бол ямар үед хүнийг хөгжүүлдэг вэ гэвэл факт, анализ, логик, датагаар явдаг. Түүнээс дуртай дургуугаараа маргалдаад байвал юу ч итгэдэггүй шүү дээ. Яг түүнтэй адилхан бид нар манайхан нөө нийгмийн соёл маань өөрөө ингээд рационал, мэдлэг, датаар явахгүй болохоор чи надад муухай харагдаад би чамд муухай харагдаад байна гэд хэд хэрэлдээд яах юм. Тийм учраас зүгээр сошиал хэрэгтэй нь хэрэгтэй. Зөв миний хэлэх гээд байгаа санаа бол сошиал маань өөрөө одоо Монгол улс өөрчлөгдөх энэ юмыг ямар нэг аргаар нэмэр болж чадахгүй хийргээд байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр бодож байгаа нь тэглээгээ сошиалыг болохгүй. Тэглээгээ сошиалаас татгалзах гэж байгаа юм биш. Зүгээр сошиал дангаараа бас болохгүй юм байна. Дээрээс нь хүмүүс сошиалыг хэрэглэдэг соёлтой болох хэрэгтэй юм байна. Сошиалаар харилцдаг соёл хэрэгтэй юм байна. Сошиал нь төртөйгөө харьцдаг аргууд хэрэгтэй юм байна. Сошиалыг түрүүний хэлдэг мэрэгжлийн холбоодууд нь сошиалыг яг мэрэгжлийн холбоонд ашиглах хэрэгтэй юм байна. Эмчнэр нь сошиалыг эмчнэдээ ашиглах хэрэгтэй гэдэг дараагийн төвшингийн асуудлууд гарч ирээд байгаа юм. Тэгээ энэ дээр жоохон бас бодоод ингээ бизнесмен сэтгүүл гаргаад ингээ яваад байгаа учраас би зүгээр энгийнээр хэлэхэд урд нь би сошиал оруулах нь миний зорилго байсан бол одоо сошиалыг зөв хэрэглүүлэх нь миний зорилго болчихгүй. Тэгэхээр зэрэг хуучин аргаараа сошиал дээр 10 цаг өнгөрөөх биш. Одоо яаж энийг өөр болохгүй гэдэг дээр ингээд хувийн сонирхол зөрөхлөөр харахад бол сошиал бага ороод байгаа. Айг үнэндээ бол дахиад цаад асуудлууд нь орж байгаа. Тийм учраас өнөөдөр монголчуудын хувьд бол би бол муу юм ярьж байгаа. Сайн юм нь шүү дээ. Бид нар бол урд нь интернетгүй байсан бол одоо интернеттэй болчоод дараагийн асуудлаа ярьж байгаа байхгүй. Өөрөлд бид нар бол харахад бол өөрсдөө мэдгүй хөгжиж байгаа. Урд нь бол бид нар сошиал бол хэрэлдэж байгаа нь муу. Гэхдээ урд нь бид нар сошиалгүй хэрэлддэг гэсэн бол одоо интернетээр гар утсаар видеогоор хэрэлдэж байгаа. Энэ бол сайн байхгүй. Ганцхан асуулт бол энэ сайнаа бид нар бүрэн ашиглаж гин үү гэдэг байна. Тэр хиймэл оюунаа бүрэн ашиглаж гин үү? Датагаа бүрэн ашиглаж гин үү? Магадгүй хамгийн аюултай нь дэлхийд дээрх уралдаан бүр хүчтэй болоод урд нь бүгдээрээ сошиалгүй байхад бид нар Америкаас нэг одоо юу гэдэг Америка болио л да одоо Эстоноос 3 метрийн хойно хоцорж исэн бол одоо интернет орсноос болоод бид нар 30 метрийн хойно орцсон ч байж магадгүй шүү дээ. Яг ийм өрсөлдөөн ширүүн болж байгаа үед бас сайн бодох хэрэгтэй л гэж хэлж байна. За маш их баярлалаа.
За тэгээд сүүлийн асуулт нь байсан. Тэгээд инхо захирлын хувьд бол бас сүүлийн нөгөө асуултанда нэмэгч дутуу байсан юмас нэмээ хэлчих шиг боллоо. Жишээ нь төрийн одоо дутагдaltaй тоолыг бол нөгөө ажил PR-ыг ялгаж сурах хэрэгтэй гэж таасдагдлээ. За мөн энэ хоёр хүндтэй зочныг суулгах салбарын асуудал нэрэнгууд маш олон цаг шаардлагатай байна гэдгийг бодож сууж байна та. Тэгэхээр цаг хомс байгаа. Тэгэхээр гэхдээ бас хоёр жижиг маань маш зэгцтэй хэрэгтэй сэдвүүд ярьж өгсөн маш их баярлалаа. Тэгээд сүүлд нь учрал сайдаас асуух хүсэж байгаа зүйл нь бол сая бол жишээ нь инхо захирал бол одоо блокчейн, дижитал шилжилт гэдэг бас чухал сэдвүүдийг бас сүүлийн мөчтөөс дурдаал явчлаа тий. Тэгэхээр таны хувьд салбарын сайдын хувьд нэмээд одоо хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ? Бас энийг асуучихгүй явдаа гэж бодсон асуулт байвал бас хариултыг нэлээч. Тэг яриад байвал бас их олон сэдв байгаа. За манай улс бол ийм уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай ийм эдийн засагтай улс цаашдаа ер нь явах замгүй болсон. Тэгээ энэ эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол одоо цаашдаа хэдий болтол одоо ингэж явах вэ гэдэг нь их ойлгомжгүй болж байна. Тийм учраас энэ мэдээллийн технологиг одоо үйлдвэрлэлийг тодорхой хэмжээнд одоо дэмжих зайлшгүй одоо юм шаардлага бол бас үүсэж байгаа. Тэгээ харилцаа холбооны мэдээлэл технологийн салбарыг ингэ нэгтгэж л ярьдаг бид нэр. Тэр харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын борлуулалтын орлого бол 1.7 их 80 юм байна. Энэ бол яг үнэндээ бол манай энэ оператор компаниуд тэгээ тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын л орлого. Энэ орлого дотор мэдээлэл технологийн салбар 1% ч хүрэхгүй байна. Гэтэ энэ бол нэг талаасаа бол их тийм чамлалтай харагдаж байгаас нөгөө талаас бол боломж байна л гэсэн үг гэж би бол хараад байгаа. Сая энэ стартап челленж гэдэг арга хэмжээ болж байна. Энд 97 компани бүртгүүлсэн чинь энэ компаниудын үнэлгээ 163 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниуд гэж. Тэгэхээр тэр дотор бол маш сайн барааны тэмдэгт байдгийг үнэлсэн байна. Одоо програм хангамжуудыг энэ тийм зохиогч эрхийн гэрчлэгээ оюуны өмчийг нь үнэлсэн байна. Маш их сайн бүтээгдэхүүнүүд гаргасан компаниуд тэр дотор байна. Тэгээд үнэлгээ нь 163 тэрбум 100 хүрэхгүй компаниудын нийт үнэлгээ гэж. Тэгэхээр бид энэ нэг хүрэхгүй байгаа энэ хувийн мэдээлэл технологийн орлогыг нэмэгдүүлэх болцоо бол бас хай байгаа гэж харж байгаа. Ингэсний үр дүнд бол энэ эдийн засгийн бүтцийн өөрчлөгдөнө. Тэгжиж нөгөө нэг эдийн засаг чинь бидний амжиргаа руу орно. Нөгөө хөрөгчөнд байгаа үнсний тоо нэмэгдэхээс биш. Нөгөө дэлхийн зах зээл дээр нөгөө нүүрсний үн өсвөл эдийн засаг өсдөг, буурж идэг. Тэгээд макро том өсөлт яриад байгаа мөртлөө амьдралд ойртохгүй байна гэд бухимдал бол үргэлжсээр л байна шүү дээ. Тийм учраас мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль өргөн мэдүүлсэн. Үүнд бол яг энэ IT-гийнхаа компаниудыг одоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ хөрөнгөний үнэлгээнүүдийг оруулсан. Монгол улс анхудаага заавал байр байшин гэхгүйгээр мэдээлэл технологийн виртуал тийм бүстэй болж байгаа. Тэгээ энэ дээр нь тодорхой бодлогын дэмжлэгүүдийг үзүүлнэ. Сая Колумбийн дижитал сайд нь манай энэ Монголыг үзээд Монголыг ер нь манайх хэрэглэмээр байна. Танаа төлбөр мөнгө төлөе гэж. Тий, боломоор байна. Энэ айгүй амар юм байна. За одоо зарим хүн ч одоо худлаа ярьж ийн гэж бодох магадгүй. Би өмнө жил бол Японы одоо дижитал сайд тэр Коно сайд би Монголыг үзүүлэхэд манайх энийг хийж чадаагүй тий. Энэ айгүй амар юм байна. Лицензийг ингээ авчий гэж. Сая Казахстаны сайд хүртэл баримтыг үзчихэд энэ айгүй амар манайх энийг төлбөрөд л авъя гэдэг. Тэгс чи хуулиа харсан чинь нөгөө их кодыг нь төр заавал эзэмшдэг. Бусдад хэрэглүүлэх нь хуулиар хориот. Эний жишээ нээж байгаа. Ядаж. Гэхдээ манай салбар ядаж өөрсдөө орлого болдог болёо. Тэгэхгүй бол ерөөсөө нөгөө уул уурхаагаас өөр. За тэр дондоо баг нүүрснээс өөр мөнгө ямар манайх олдог биш гэдэгтээ өөрсдөө итгээд мэдээллийн технологиг, энэ холбооны салбарыг, тэгээ соёлын салбарыг, аялал жуулчлалын салбарыг энэ чинь бид нэг олон жил ингэ хайцсан юм ба шүү дээ. Тэгэхээр манай мэдээлэл технологийн салбараас магадгүй нэг тийм ганц юникорн тийм компани бидэнтэй бидэнгүү төрчих байгаа. Ер нь ирээдүйн нэг 10 жилд бидэнтэй бид нэг сүртэй оролцох хэрэггүй байна. Аяндаа саад болохгүй байна. Саад болохгүй тий. Аяндаа төрч. Тэгээ эдэрчэр чи очиж уулзахаар чинь тэгээд яг нөө гай болохгүй зай болороо л хэдэн штэ бид нарыг. Тэгэхээр нарийн тийм зохицуулдаг биш. Ингээ байж хахад бол ер нь нэг ирэх 10 жилд бол нэг тийм ганц юникорн компани төрж гараад
манай эдийн засгт том хувь нэмрээ оруулах болов уу гэдэгт бол би итгэлтэй байна. Тийм учраас үүний төлөө тийм алсын хараатаагаар л одоо ажиллаж байгаа. Тийм учраас ямар ч байсан манай энэ салбарын суурьуд бол тийм буруу зүг рүү биш, зөв зүг рүү ингэж чиглэж байгаа. Тийм учраас цаашдаа энэ салбар бол манай улс эдийн засгийг бас тодорхойлох ийм салбар байна гэдэгт бол бид бол итгэл үнэмшилтэйгээр л ажиллаж байгаа. За ингээд хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд таны хэлж байгаадаа би итгэж байна. Би сая нөгөө сүүлд Украин яваад тэгээд Украины нэг сэтгүүлч бид нөгөө сэтгүүлч дээрээ нөгөө Дия гээд одоо Украины яг ийм Монголыг л танилцуулсан байхгүй биднэрт. Тэгээд биднэрт наа чи байдаг штэ гэсэн чинь Японы сэтгүүлч надад амар гайхал. Өө гэл те. Айгуу гой шокнд орж исэн. Тэгээд бас ингээд дэлхийдээ ер нь бол айгуу төрүүлж алхаж байгаа юм байлээ гэдгийг нь бол ер нь бол харахын хувьд бол харсан. Тэгтээ бас нөгөө хобби хвшлийн хувьд бол таны саяны хэлсэн үгээс их гой санагдлаа. Гай болохгүй зай болоод гэдэг те. Тэгэхээр бас тийм сонирхолтой зүйлийг бас төрийн үнээс сонсоход бас гоё байна. Тэгээд та ч их айгуу гоё үзэл бодлуудаа илэрхийлж маш их эмгэгцтэй мэдээллийг залуучууд өгсөн маш их баярлалаа. Тэгээд та хоёрыг бас дараа нь дахиад хоёулахнаа ч юм уу суугаад бас энэ яриаг бид хоёргүйгээр үргэлжлүүлээсэ гэж айгуу хүсэж байна. Яг тэр яг нөгөө сонсогчийн зүгээс сонсонгууд энэ хоёр дахиад яриадсан бол гэж айгуух бодчихлаа юм л да. Яг ер нь бол мэдээллийн технологийн салбар бол одоо юу гэж хэлэх юм тэртээ тэргүүл ажиллаад божигнаал байгаа шүү дээ. Яг подкастаар орж байгаа нь л энэ байгаа шүү дээ. Тэгээ түүнээс биш ерөнхийдөө ийм Монголыг бид нар бол би бол мэдчихэл байгаа. Онд олон компаниуд оролцож байгаа. Бид нар ч гэсэн өөрийнхөө ямиг хийж л байгаа. Тэгээд учрал сайтын зүгээр төрөний хэл би ганцхан үгэд нэмье гэж бодоод байгаа юм. Учрал сайт бол нэг төрийн бодлогон дээр нэг чухал юм санааг хэлж байгаа. Бид нар бол монголчууд бол зүйрлж ивэл эцгийнхээс өлдөөсөн зүйлийг зарж амьдарч байгаа ард том байхгүй. За яг манай Чингис хаанаас эхлээл Монгол нутгийг үлдээсэн тэр нь авдрандаа алттай баялагтай сайхан л да. Гэхдээ одоо хүнээр бодъё л доо. Аав ээжийнхээ үлдээсэн юмар л амьдарч байгаа хүүхдүүд байхгүй. Одоо хүн ирээд асууна. За наадсан дуусчвал яах вэ гэж. Аль эсвэл чи яг өөрөө юу гэдэг юм гэж. Тэгэхээр яг Монголтай адилхан Сингапурч гэдэг юм уу, Эстонч гэдэг улс орнууд бол аав ээжийн мөнгөөр биш өөрсдөө юм хийж амьдарч байгаа. Тэгэхээр хизээ нэгэн зэгт бид нар нүүр тулна шүү дээ. Тийм учраас өнөөдөр бол бид нар энгийнээр хэлэхэд мөнгөө дуусчаад баларх биш. Одоо нүүрсээ сайн зарж байгаа. Одоо мөнгөтэй байгаа. Энэ үедээ энийгээ бодох хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одоо л бид нар аав ээжийн өгсөн мөнгө байгаа юм чинь ер нь нэг сайн унтаад наргаад ингээд хэрэглээд гэдэг юм уу те сайн цадаад гэдэг юм уу. Тэгэхээр өнөөдөр хүмүүс энэ хоёрыг хооронд нь зөрчилдүүлж хараад байт юм. Гэхдээ чи тэгээд нүрт зарахгүй яхаа үгүй шүү дээ. Хүн яг л хамгийн боломжтой үедээ л дараагийн юм бодох хэрэгтэй байхгүй. Боломжгүй үедээ бодоод яах юм. Тэгэхээр өнөөдөр бол монголчууд бол магадгүй аз таарсан, асар их нүүрстэй хятад авж байгаа. Яг ийм алтан үедээ IT-г хөгжүүлэх хэрэгтэй, ийм Монголиог хийх хэрэгтэй. Энэ хоёрыг л хослуулаад явбал монголчууд бол маш зүг явна гэж бодчих. Түүнээс нэг нөгөөг нь үүсгэх хэрэггүй. Тийм учраас би бол өнөөдөр ийм Монголийг бол төр бол манлайлах нь зөв. Хувийн сектор бол нэг жоохон хугацааны дараа төрөөсөө төрүүлэхгүй бол гэрийн даалгавраа хийгүү л гэсэн үг байхгүй. Зөв. За маш их баярлалаа. Үзэгчтэй бас сонсогчтой энэ үрээр манай Skeleton podcast-ийн ээлж дугаар өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэг хэлхийм подкаст хэлхийм би их захирал хэлжсэн. Манай подкаст бол нөгөө дан аудиогоор бас нэлээд явдаг. Тэгэнгүүт бас яг нэгэнт салбарын хүмүүстэй ингээд ярилцсныхаас дуулахад одоо подкастаас айгу хүртээмжийн платформ юм бэлээ. Тэг ягаад гэхээр одоо энийг бол YouTube дээр хүмүүс үзэж байгаа. Одоо 1 цагийн подкаст сонсох гэж одоо хэдэн гигабайт дата хэрэглэж байгаа бол яг нөгөө сумын төв дээр очиод дата гарч юм уу интернет холбогдоод 40 50 60 мегабайтаар хэд хэдэн подкаст татаад тэгээд дараа нь малчны хотгон дээр очиод сонсдог гэж манай сонсогчд айгу хэлдэг. Тэгэхээр бас та хоёр манай Skeleton podcast-д бас ирж оролцсон маш их баярлалаа. Тэгээд айгу зөв сонголт байсан гэдгийг бол та бүхэн харах байхаа гэж бас найдаж байна. Тэгээд маш их баярлалаа. За амжилт хүсье баяр. За баярлалаа.